За сайн байцгаана уу үзэгчдээ. За өнөөдөр манай подкастын 2 дахь удаагийн зочноор техникийн шинжлэх ухааны доктор профессор Гүр Аргачаагийн лавга оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За би өөрийн нэрийг подкастаа эхлээд тэгээд хамгийн ихний зочин орсны дараа одоо олон нийтээс үгийг нь сонсомоор байна. Зочноор оруулаач гэж хүмүүсийн одоо санал өгсөн дотор хамгийн одоо олон хүмүүс сонсохыг хүссэн хүн та байлаа. Тийм учраас би таныг урьж оролцуулсан. Тэгээд тантай анх удаа уулзч байна. Би таны ингээд намтар түүхийг судлаад үзэхээр та бол эхлээд Оросд төгссөн одоо шинжлэх ухааны талын инженер хүн. Сүүлд нь одоо зөв хооллолт, за сүүлдээ одоо бясалгал, гэгэрэл, оюун санаа гэд ингээд маш олон тал руу явчихсан байдаг. Тэгээд ер нь та яагаад одоо энэ инженер маань тийм ээ шинжлэх ухааны одоо чиглэлийн инженер хүн ингээд зөв хооллолт, бясалгал, гэгэрэл гэдэг энэ шал өөр зүйл рүү ингээд явчих ба эндээс яриагаа эхлэе. Ер нь энэ техникийн шинжлэх ухааны инженерийн ухаан бол их хөрвөгчд дуртай гайхалтай мэргэжил шүү дээ. Өөрөөр хэлбэл байгалийн шинжлэх ухаан л гэсэн үг. Тэр хооллолт молтол надад нэг амралтай ч биш, мөртлөө би сүүлд үзэж харж судалсан. Судлах шалтгаан нь юу байв гэхлээр одоо 2500 кг илчлэг хоногт аваагүй л өхнээ л гэж. За тэгэл авчидаагүй одоо хэсэг нь үхдэг юм байна. Илүү идчихвэл өхнээ л гэнэ. Ингээ үхдгийн дунд ямар ч онол номалга байна. Чингис хаан ер нь хэдэн мянган калори илчлэг тэр юмыг аваад дэлхий эзэн болцсон ихлээр 500 кг. Ингээд одоо энэ шинжлэх ухаан, хоол зүйн шинжлэх ухаан гэж ярьж байгаа юмд авцалдах нэг ч юм таараагүй. Тэгээ харин тэрэн сонирхолтдохгүй. Энд чинь хоол 2500 аваагүй л өөх байтал 500 кг-ыг аваад дэлхий эзэн болж явсан хүний төгөл сонирхол татсан юм л да. Тэгсэн тэр нь Чингис хааны ээж төөх биш юм байна. Хөнөөгөөс нааш бүх монголчуудын төөх. Тэднүүч хөнөөгөөс нааш гигантнүүд ухамсарын хүмүүс байсан. Ухамсарын хүн гигантэн гэдэг бүх цаг үед одоо ч адилхан хамгийн бага хоолдог. Ухамсараа авч үлдэхийн тулд амтнаас хол явдаг. Ийм одоо гайхалтай хувь хүнийг л хэлдэг. Гэтэл хөнөөгөөс нааш монголчууд ч бүр бүхэл бүтэн ард түмнөөрөө 2000 гаруй жил. Одоо саяны 20 дугаар зууны сүүл хүртэл. Ухамсарын хүмүүс гигантнүүд байж. Тэгээ одоо тэр монголчуудын ард түмнийхээ хувьд одоо дэлхийн хүндрэлтний шинжлэх ухааны оюун санааны хөгжилд оруулсан гайхамшигтай хувь нэмэр олон хувь нэмрийг болсон л да. Тэрний нэг гайхамшиг нь одоо амтнаас татгалзаж, ухамсараа авч үлдэж, оюун санааны хоолтой байх гэсэн ийм гайхамшигыг тэр үед 2000 жилийн өмнө нэвтрүүлсэн ахуй амьдралтай. Тэгээ Чингис хаан бол хойно угаасаа тэр бүр хөвссөн 1000 гаруй жил болцсны хойно энэ ард түмний дунд ороод ирэхээр Чингис хаан дул амархан л байсан юм шиг байна. Ер нь одоо тэр ухамсар одоо амттад нь дуусаад алга болдог, ухамсараа алддаг гэж та ярьж штэ тий. Тэгэд яагаад одоо идэх ухамсар тарих хоёр холбоотой гэж. Нэг нь одоо бид тарихч нь ухамсар биш л дээ. Энэ тарих толгой оюун ухааны цаана гаруул ухамсар төрөх юм шүү дээ. Тэгэхээр тэд чи хаа байсан оршихын одоо өөр хэмжээсийн тухай яригдана гэсэн үг. Тийм хүмүүс нь одоо за хар ухаанаар бодоход энэ хавьд ухамсар байх юм гэхэд хоол нь уг нь гэдсэндээ байх хэрэгтэй. За тэгэл нэг кофе үзэл ингээл одоо явсаар байгаад энэ хоёр чи байраас олчж байгаа л хэрэг энэ л одоо бүдүүлгээр ярих юм бол энийг л ойлгосон байна л да. Одоо ер нь амтны директор гарч чадах хүн нэгч байхгүй шүү дээ. Тэг. Тэгэхэд хэдүүл их өөр. Одоо ер нь энэ Монголд 13 дугаар зуунд Италийн Карпини 7 жилийн хойно биевнээсээ тусдаа биевнийхээ сургагч дуулаагүй Францын Рубрук гэж хоёр тандаачийн групп ирж судалгаа хийсэн юм байлаа. Өөрөөр хэлбэл тагнуулын групп. Тэгээ тэр
ном бичиж үлдээсэн жинхэнэ монголчуудын үнэн түүхийг тэнд л бичсэн гэж би ойлгож байгаа юм. Тэр бол тэр ном байгааг бол бид өвдөцөө юу ч мэдэхгүй хоцрохож юм байл. Одооны кино, зохиол юмд бичээд л төмпөнд махч байдаг юм уу, одоо тогоо махчин чаад л тэгэл ягаал ясын тийш нь хаяал одоо бид бол тэр өвгдээцгээ зүгээр өстө зэрлэг, бүдүүлэг, дээрэмчин, тонуулчин яаж барууныхан нэрлж байгаатай ам нийлэл тэрнээс илүү доромжилж яг өөрийнхөө сэтгэж байна шүү дээ. Одооны монголчууд яг өөрийнхөө сэтгэж байна. Ийм бүдүүлэг улс тэд байгаагүй юм байна. Бид л бүдүүлгийн туйл. Тэд бол ухамсарын гигантнууд хамгийн дэд ухамсар ихлээр чинь чи юу гэсэн үг тэр оюун ухаан байх ажиллахгүй шүү дээ тэнд. Бид ч нөгөө оюун ухааны л амтд байхгүй юу? Сар багч нарай дэхнэ. Тэгээд одоо тэр үеийн юу бичиж байна шүү дээ. Монголчууд ер нь архин диктатуртай юм аа, их согтох юм аа. Тэгсэн мөртлөө хоорондоо зодоо хийх гэж юусоо байхгүй гэд. Тэр түүх байхгүй бол одоо юу гэж бодох юм бич. За нууц төвч энэ төр тарагчил байдаг л да. Би яг түүхийн хүн биш тэр талын сайн мэдчихгүй. За ямар ч байсан Чингис хааны архины хорио тавиад тэгээд одоо тэр нь буруудаад ээжтэй хэлж бай залруулсан тухай ер нь залруулахдаа яах вэ гэхээр за яах вэ одоо цэргүүд бол сард нэг ууж болон чивлээ бүр тоо байгийн заагаад өөрөөр хэлэх юм бол архин дээр нэлээд живсэн мэхтэй байсан юм шиг байлаа шүү дээ. Тэгсэн мөртлөө хоорондоо зодолцохгүй гэж бодчихоор энэчтэй өсөөгөө. Тэр хоол бол ерөөсөө одооны шинжлэх ухааны үнэхээр ойлгож чадахгүй. Тэр 2000 гаруй жилийн өмнөх тэр бүдүүлийг бичиг үсэггүй Монхог Тэнийг гэдэг улсуудын шинжлэх ухааныг бол одооны шинжлэх ухаан ойлгож чадахгүй юм байна лээ шүү дээ. Энэ ганцхан бид хоолны тухай яриад эхэлчихээр ийм болчихж байна. Одоо хоол ихлээр тэд чи яадгийн бэ ихлээр одоо тэр рубрикийг баг шүү. Мөнхөн 12 сарын 22-нд дэс эхэлсэн байхад өргөөнд одоо урьж авцарч уулзсан юм байл. Тэгэхэд 3 ундаа санал болгосон. Хоол байгаагүй. За гадаадын хүн болохоор тэр юм угаасаа тэр ордонд нь тийм байдаг байсан юм уу? Нэг дараас пив айр 3 санал болгосон. Юус эхэлчихэд байхад өргөөнд хоолгүй сууж байна. Их хаан хоолгүй сууж байна шүү дээ. Тэгээд одоо тэр улсууд бол ер нь монголчуудын тэр хоол унд бүр технологийн бичээд үлдээсэн байгаа юм чинь. Одоо л энэ айрыг хийх технологи, цагаан хийх технологи гэнтэр чи яг одооны хэвээр нарийн судалгаа тэднүүд хийвэл. Ер нь зуны цагт бол ан аваалаагүй бол цагаан идэл хэрэглэн өөр юм идэх уух юм бол тэд чин цагаан идэх хоол гэж үзэхгүй байгаа байхгүй юу? Тэр нь идэх уух юм байхгүй л гэж байгаа юм. Биднийг өлөн зөлөм гэж өлөн зэлэм амьдардаг улсуудаа нэгэ тодорхойлцсон. Тэгэхээр тэд бол тэр үед оюун ухааны л хүн байсан. Одоо Европынхан мөн л оюун ухааны л хүн байна. Дэлхийгээр л оюун ухааны хүн. Тэгэхээр тэдний тэр нарийн шинжлэх ухааныг тэд ойлгож мэдэхгүй. Өөрийнхөө л оюун ухаанаар дүгнэлт. Өөрөөсөө л тэр одоо юу гэдгийг тэр чинь Италиас нааша Францаас нааша гараад л тэгэл одоо хичнээн сар явж ирж байгаа юм. Тэгэл зам зуурныг хөтөж нааша Монгол хөтөчлээ аваад явж байна шүү дээ. Тэгээд тэр хөтчийн програм нь бол яах вэ гэхээр тэр бол бичиг үсгийн тухай ярих хэрэггүй тэрнтэй одооны бидний соёл гэд нэрлээд байгаа нэг бүтлгүй юмны тухай тэнд ярих хэрэг байхгүй сольж өмсөх хувцасч байхгүй төрсийгч байхгүй шүү дээ дотор өмч байхгүй шүү дээ. Тэгээд бидний гаднаас нь хараад л дандаа юмыг тоочдөг оюун ухаан өрдөө л энэ цаашаа хүнзгийг нэвтэрч чадахгүй л дээ. Тэгэл бүдүүлэг мангар тэнэгт нь өрчихдэг.
Тэгэхээр тэр нөхдүүд бол бүр замын туж Монголд байсан 2 жилийн туж юу бяцлагсан гэхлээр дандаа хоол бяцлагсан юм байна лээ. Гэхдээ одоо л хоолтой учрах уу? За хизээ нэг хоол олж иддэг бол нэг нь бүр хэлс тэгж бүтсэн байна лээ. Миний нэг найз би ер нь хизээ ч олж идэхгүй гэж ойлгох шахаж байлаа гэж. Маш их үлсэж явсан биш. Ерөөсөө тэр үлсхийн зовлон одоо үгээр хэлхий аргагүй гэж тэмдэглэсэн байна. Тэгээ нөгөө нөмөө гөлгөр бичиг үсэгчгүй чаас тэр хөтөч Монгол тэр урдл явж байгаа. Тэрний програм юу гэхээр хоногийн газар ганц хоол. Явж өдөрч явж оройд ганц хоол. Тэг хоногийн газар гэдэг ерөөсөө энэ тэр аялал жуулчлалын хүмүүс, мөргөлийн хүмүүс, аян чин бол өглөө нэг гэгээ гарахтаа зэрэг хар цай буцалгаж угаал, бар цай буцалгаж угаал, өдөрж хос яваал орой энэ өндөгний үзүүрээ чимхэл ийм нэг боц яхагаал өдрийн хоол, хоногийн хоол гэж ярьж байна шүү дээ. Ийм програмтай орой харанхуй болоо цаашаа явж чадхаа байхлаар зэрэг арга буюу тэндээ хоноглол тэрнээс цааш тэд явж чадна. Хэрэг гэгээтэй өнөөдөр энэ утасны гарч хэд юм байсан бол тэд хэдэн өдөр тэгээ явчихаар байсан юм байл л дээ. Тэр өлсөглөн энтер гэж үчичгээд эднүүд бас айхтар төвчээр төсвөр төвчээртэй 1-2 хоног юу ч идэж уухгүй унтахгүй явж чадна гэж мэдж байгаа юм чинь. Тэгээ бүр юу гэж яана вөхлөр нэг газар нэг юм 2 хоног яваад юм уу буухлаар за одоо л нэг юм хоол молоо хийж идэх баг гэхлээр дуулж наригцгаах ажгүй гинэ. Бүр ингэ бичигсэн. Тэр хоол унд гэдэг юм авч хэлэлцдэг. Ийм төвшин төртөл өөрийгөө хөгжүүлчихсэн. Эннийхээ хүчээр өөрснийгөө хөгжүүлсэн байна лээ. Тэ мэдээж ухамсарынхаа хүчээр ухамсарыг олдсон. Дараагийн хүч одоо тэр агуу тэр үеийн монголчуудыг дэлхийхнээс за одоо оюун санааны хөгжил, эрүүл мэнд, туулах чадвар, хүч чадал, тамир тэнхээ юу байдгийг. Энэ бүх үзүүлэлтээр тухайн үеийн Европынхнаас за энэ дунджаар 6 дахин өрөг шөгжүүлсэн байсан юм л. Энэ эрэгтэй эмэгтэй хамаагүй шүү дээ. Ганцхан хоолны баг хоолны програмтай ухамсарын хүмүүс. Тэгээд одоо тэр чин тагнуулын материал учраас нэлээ нарийн хвшилттай юм бичсэн харагддгийг. Хөдөлмөр хуваарийг бичсэн байна. 13 дугаар зуунд гэрээ тэргэнд ачих буулгах ажлыг эмэгтэйчүүдийнэ гэж. Гүү саах ажлыг эрэгтэй эмэгтэй хамтарч хийн. За тэр унгаа татхвархын дугаад өхүүлэхэрхийн ярьж ах шиг байна. Бүр ийм наривчлалтай тагнуулын материал баггүй. Одоо хүртэл хэдэн зуунд энэ хэвээрээ л явж байна. Аригны технологи бүх юмнуудтай байжл байна шүү дээ. Тэгээд одоо өвлийн улирлын хоолыг хэлж байна л да. Ер нь өглөө нэг будаа шиг юм гэж байгаа юм. Идэхээр биш залгихаар болгоод 1-2 аягуугаад өдөржин хоос яваад орой жаахан мах идчихэл унаа. Тэгэхээр 12 сарын 22-нд их ааны ордонд хоол байгаагүй. Тэрнээс хойш одоо 1-2 сар тэр одоо эдгээр 9 үеэр нэг жаахан юм идэх юм байлгүй дээ. Тэгээд тэрнийг өвөл жаахан ийм идснэгээ пөөх бах. Одоо бузартлаа л гэж байгаа юм шүү дээ. Одоо гидс сайлгана гэдэг чинь юу вэ гэхээр гидсний микробуудаа одоо бузралчихлаа, дорой төлчихлаа гэсэн үг байна л да. Тэр нь ямар шинжлэх ухаан байна гэхээр хүний биеийн 3.2% эзлэх микробын бактерийн төрлүүд одоо энэ малын гидсэнд байдаг шиг хүний гидсэнд азганж байна шүү дээ. Биеийн жингийн 3.2-ыг эзлэх. Зарим судлаачдын тоогоор 500 төрлийн бактерийн төрөл. Зарим нь бүр 2000 төрлийн бактери байна.
Тэгээ энэ бактери тээж уух, энэ мал тээж уух ямар хэрэгтэй, хүн тээж уух ямар хэрэгтэй. Өнөөдөр микробиологи хөгжиж байгаа мөртлөө энэний тухай сурах чимээ шалгал байна шүү дээ. Тэр өөрөө тэнд зүгээр л гарч ирээл язганаал байж идэг гэдэм үү хаашаа. Гэтэл тэд чинь тэр үед энэ монголчууд ч нэг ухамсараа аваад үлдсэн, хоолноос хол явсан. Ерөөсөө сая 90 он хүртэл 90 он гартал хөдөөвөл сонгон за тэр цагаан мөг за жимс самарнд ам хүрдгөө байсан юм шүү дээ. Бид чинь ингээл атом тахиж явал нэгэн самар бүсэнд баваал самар сайхан болж байгаа юм. Тоох нэгч байхгүй. Ерөөсөө гаднаас аваад ингээд цагаан мөгний цагаан тойруулга зулдсан. Тэрнээс нэг ч хүн хороохгүй. Тэгэл явж байгаа л нэг хэдэн жимс эсвэл нэг гişүү юун тэгээд эмээлийнхээ юунд боо сагалдраганд нэг хэдэн гişүү байгаа тэрхэр тэрийг нэг ээзгийн тэгээд нэг ичил жишээний хорыг гаргаж байгаа л гэдгийг зөөлрүүлж яасан юм уу яаж яасан. Тэгээ өөр юмд ах боодог энэ тэр хэтрээ үлжээгөө бараадаад хээр дүүрлээ байгаа юм ч тийм нэг сонгон хэрэгэлцдэг. Тэгээ эднүүдээс жимс юмс юу ч идэхгүй байлаа шүү дээ. Тийм одоо гайхалтай програм ажилласан хүмүүс. Бүх юмд сэтгэл ханаачихсан. Өнөөдрийн биднийг дөлөн зөлм өстой юу гэж хэлдэг одоо тэр хэлэх үгч бараг байхгүй ч байж магадгүй. Аратан шиг аимшигтай болсууд. Аратан ч юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Одоо өнөөдрийн хүмүүс энийг сонсох юм бол одоо өстой нөгөө хоол тэжээлийн дутагдал те одоо юу ч идэхгүй явна. Тэр тусмаа одоогийн нөхцөлтэй харьцуулбал тэр ч одоо морьор явна, биеийн хүчний ажлын явган явна тийм ээ. Бүр ой тон төсөршгүй одоо тийм тэгэхээр тэрийг одоо энергийнхээ их үүсвэрийг хаанаас авч ирсэн гэсэн үг үү? Тэгэхээр тэр чинь одоо за ингээд далаагаас хол мөртлөө бамбаан өвчин байсангүй цусны даралтын өвчин заачаад их сургуульд ангахаа ингээд зөө хараагаас нэг имгэн болоод цусны даралт гэж ингэж яасан юм л. Одоо шагаас хүнийг ороод ирвэл хэмжээлт за даралт ингээл хэлчихэн штэ. Тий. Одоо бүр залуугаараа даралт харуулж насвараад байгаа. Тий. Тэгэхээр тэдэн чинь нэгдүгээр ухамсарынхаа тэр агуу хөгжлийн хүчинд бүх юм сайн сайхан ирүүлж хэрэг байж. Хоёр дахь нөхцөл нь бол угаасаа ухамсарын хүмүүнд хамаатай хэд хэдэн юм байгаа юм л та. Ухамсар яах вэ гэхээр одоо ухамсар тэнцүү нэгийг хуваах нь оюун ухаан. Одоо энэ ухамсарын хүмүүсийн том явал ингэж гардаг. Тэрний үг гэхээр оюун ухаан л их л байгаад байх юм бол дээр нь байгаа нэгийн тоо багасаад 0.3 0.5 одоо бидний төвлөний дэм л байгаа. Тэгэхээр тэр хүнд ухамсар байхгүй л гэсэн үг. Зүгээр нэг оюун ухааны л юм байна. Дараагийнх нь ухамсар тэнцүү нэгийг хуваах нь мэдлэг. Мэдлэг нэгсэл биднийхтэй адилхан одоо 2-2-4-4-4-16-16-гийн квадрат нь 200 хэдч байна. Ингээд явчихлаар зэрэглэн нөгөө нэгийн тоо чинь одоо нэг дээрээ л бурхан чанартайгаа байх нь шүү дээ. Хамгийн дээд ухамсарын хэмжээнд байна гэсэн үг. Тэр чинь ингээл доошлоод. Өнөөдөр бид цөмөрө бүрэн мэдлэгийн хүмүүс. Мэдлэг их болох тусмаа ухамсар доошлдог гэж. Тий. Энэ нэг Эйнштейн буруу танилцсан байдаг юм шүү дээ. Тий. Гэхдээ Эйнштейн яаж мэдлэг вэ? Энэ чинь эсрэгээр нь ойлгодог шүү дээ бид нэр. Одоо мэдлэг боловсралтай байж иж ухамсар буруу байхгүй тий. гэж ярь. Яалаа гэж ухамсар нь бүр байхгүй болж байгаа байхгүй юу? Хэрэггүй мэдлэгийг одоо авч хэлцдэг юм шүү дээ буддизм бол. Ер нь мэдлэг төгс дээд мэдлэг гэдэг чинь буддизмд бол одоо энэ очир шилтгаан үйл үрийн мэдлэгийг номыг л төгс дээд мэдлэг гэдэг юм шүү дээ. Тэрнээс бидний энэ мэдэж үзээд байгаа энэ мэдлэгийг л тэнд авч хэлцэхгүй. Тийм учраас одоо бие махбодтойгоо ажиллах юм бол чи өнөрөхгүй гэж буддизмд үздэг. Одоо нь биднүүд энэ 8 тэрбум өөрийгөө энэ бие махбодгийн шинжлэх ухаан бидэнд энийг таниулсан.
Энэ л чи энэ лавга гэдэг энэ отхон гэдэг нь харж байгаа чинь шүү дээ. Энэ дотор нь хэдийн юм байна. Нэг 5 цул, нэг 6 сав байна. Энэ ингээл энэ бол хөнгөж. Тэгээ нэг амьдрах нас чинь энэ үнийг хөөгийн шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг маж нэг шинжлэх ухааны нэр зээлдээд ингээ бүр балжчихсан хүнийг. Тэгээ тэр ухамсарын дараагийн том юм юу байх вэ гэхээр зэрэг нэгийг хуваах нь эго. Энэ дээр Эйнштейн алдсан байдгийг. Тэг мэдлэг дээр зөв хэлсэн байдгийг. Эго нь л ихвэл ер нь одоо ухамсар нэлээд дээр байх хэвээр. Гэхдээ хүн бүхэн тийм биш л дээ гэхчээрээ тэр нь ямар ч хууль биш, теорем биш, юу ч биш болчихж байгаа байхгүй юу? Монголчууд бол бүр олчихсан угаасаа гэгэрсэн хүмүүсмөр олцсон л да энэ томьёог тэдний томьёо. Бид бол онцлог нь ард түмнөөрөө ганц бүхэл хүн төрөлхтний төвхийн дурш. За тэр урд алтан үеийнхэн энэ тэр бүх бурхтын үе байсан үетэй бол харьцуулж болохгүй л дээ. Зүгээр нөгөө сүйтгэсэн хүн гэдэг нэрийг олсон цагаас хойш харьцуулах юм бол тийм ард түмэн гараагүй. Ард түмнөөрөө ухамсарын гэгэрсэн хүмүүс гараагүй. Томьёоны дараагийн юмны хөлдөг өгөхлөөр ухамсар тэнцүү нэгийг хуваах нь эго. Эго одооны дэлхийн боловсролын систем бол хүний эгог л хөгжүүлдэг боловсрол шүү дээ. Хоёрын дээр үгчхээр элеготод эхэлдэг. Тэрэнд нь онцтой байдаг өгчдөг. Ингээд тэнэг дүн хүртэл одоо хооронд нь өрсөлдүүлээл одоо ингээд зүгээр л бие үзлийг л дэврээдэг. Бүр бие үзэл бол хамгийн одоо болдгоо зүйл. Гэгээнүүд бол тэр байж болох. Бүр харшилдаг зүйл. За тэгэхээр тэр дараагийн сургаал нь буддизмд өгдөг юм гэхэлэр чи оюун ухаантайгаа ажиллах юм бол арай дээрднэ гэж байгаа юм. Арьсан тулан байснаас арай дээрднэ. Үн нэг ялгүй үн өрх юм. За тэрний оногоо нь биш дээ. Одоо дээр очисон чинь Эйнштейн толгой молгоо гэж цөмийн л зарж яаг гин. За зүгээр хямдхан шиг юм юу вэ? Эйнштейн толгой ч ёстой бүтэхгүй үнийн дийлэхгүй гэсэн чи хамгийн хямдхан толгой Эйнштейн толгой байсан. Ашиглаад гүйцсэн. Тэгэхээр арай дээрднэ гэдэг нь одооны нэг эрдэмтэн судлаач гэдэг улсыг хэлж байгаа ухаантай. Харин ухамсартайгаа ижилсэх юм бол цаглашгүй болно. Цаглашгүй болно гэдэг нь бурхан болохыг хэлж байгаа байхгүй юу? Бодисаттва бурхан. Одоо бодисаттва гэж чинь бодисаттын 10 зам тэгэл одоо гигантэн бодисаттын 10 замыг тулсан 10 төрлийн бодисат бурхан. Энэ чи юу юм бэ гэхээр ямар шашин биш шүү дээ. Энэ чинь зүгээр ухамсарын хөгжлийн хэмжүүрүүд байхгүй юу? Ерөөсөө бүх юм ухамсарын хэмжээрээр л ялгагдах. Ганцхан хүн төрөлхтөнд ухамсараа гэсэн учраас энд яриад байх юм байхгүй зүйл тусаад хүн төрөлхтөнтэй яриад дуусчихсан юм. Тэрнээс ш одоо дээш нэг хэмжээ, хоёр хэмжээс яваад л тэгээд ерөөсөө бид бүхний өмнө ил. Бидний боён нүгэл хийсэн, үлдсэн бүхэн тэнд эрлэг нам хаан шүүх хэрэггүй шүү дээ. Бүх төрөлтөн бидний харж байгаа юм чи. Ямар одоо юм хийсэн бүгд тэдэнд тодорхой. Эрлэг нам хаан ганцхыг юу шүүх хөөхлөөр чи хэний гомдоогоод тэрийгэ цайруулгүй ирсэн бэ гэдгийг л шүү. За тэгэхээр зэрэг ухамсарын томьёоны дараачих нь юу байх вэ гэхээр ухамсар тэнцүү нэгийг хуваах нь одоо дотоод амар амгалан л юм л даа үг. Хэрв дотоод амар амгалан олдсон бол тэгэл тэр чинь яг нэгдээ хүрч байгаа юм. Ухамсар чинь хамгийн төгс. Тэгээ бурхан багш нар хэлж байна дотоод амар амгалангаал олчих юм бол ад жаргал гэдэг энэ юм шигтэй л гэж. Энэ бол гайхамшиг. Дараагийнх нь нэг юм бол ухамсар тэнцүү нэгийг хуваах нь хоол хүнс. Хоол хүнс нь хичнээн л бага байвал нөгөө нэгрүүгээл тэмүүлээд байна. Отооны бидэнд бол энэ байраас олцсон болохоор одоо тэр яриач байж болохгүй. Одоо нэг хүмүүс ингээд энэ одоо хөгжил дэвшил хөгжихийн хэрээр юм нь одоо эд зүйлийн хувьд те ахуй хэрэглээний хувьд элбэг дэлбэг болоод байдаг. Тэгсэн мөртлөө эсрэгээр нэг хүмүүсийн одоо ухамсар нь бүр доройтой байна гэж яриад идэг. Энд бас холбоо хамааралтай. Энэ л харилцан хамаар ийм корреляцтай л байхгүй. Яг л тэр харагдаад байгаа шүү дээ. Энэ үнийг л эртний монголчууд олцсон юм байна лээ.
Тэгээд одоо эндээсээ юу болох вэ гэхээр ухамсарал цэвэр ариун дээд зэрэгт нь байлгаж байгаа тул тэр хоол хүнсгээ түрүүн яаж холдоод ирсэн гэдгийг асуугатлаа шүү дээ. Тэр элчин нэргээ хаанаас авдгийг. Тэгэхээр одоо бяцлал бол их олон юм л да. Тэдний бяцлал бол амьдралаар бяцлал юм. Тэрний үгээр дотоод амар амгалантай юу ч юмжлэхгүй, юу ч муу хэлэхгүй, юу ч муухай сайхан гэж ялгуурлахгүй. Зүгээр ерөөсөө байгаагаараа л бүх юмыг байгаагаар нь хүлээж аваад бүх юмд байгаа одоо тэр байгаа бүхэндээ сэтгэл хандчихсан. Ийм амар амгалантай болсон. Ерөөс дотоод амар амгаланг болоод л шунал хүчил алга болчихдог юм шүү дээ. Гайхалтай шинжлэх ухааныг олсон хүмүүс чинь эртний энэ одоо бурхан багшийн онол ном л доо тий. Тэрийг үл бид үнэхээр ойлгох гэд хэцүү. Гэхдээ ч байдгүй гэсэн үг биш. Одоо ч гэгэрцгээд байж шүү дээ. Энэ аргаар чинь. Тэр амгаланг болоод тэр бүх шунал хүчил алга болчихдог юм чи. Тэр нөхцөлд над би алтан гулдмаа хараад над юу ч бодогдохгүй шил. Тэр одоо Чингис хаан юу ч бодогдохгүй. Тийм учраас нутаг руугаа Чингис хаан чинь одоо гарам алдцсан өгөөгүй шүү дээ. ертөнцийн ганц одоо бүхэл энэ хаадууд Европынхан одоо тэр Америк тэр юу дээрэмдэж бүгд л дээрэмчичүүд энэ ч тэгж одоо тэр тэгж хамаг юм амтны юмыг зөөснийг хөгжил гэж яриад байгаа юм. Энэ арай буруу том ял байх л да. Тэгэхэд дэлхийн эзэн 1 грамыг монголчуудад 1 грам алт илүүчил тэднээс авч өгөөгүй. Тэгээд одоо юугаар яаж хооллоод байдгийг ихлээр баг хоолч гэсэн хоол. Нөгөө нэг юм тэр бүх амар амгалан чинь өөрөө дотоод энергийн хүч байхгүй. Талархалтай байх нь дотоод энергийн хүч, амар амгалантай байх нь дотоод энергийн их усүр. Бүх юмдаа сэтгэл хандсан байх нь дотоод энергийн их усүр. Бүх юм нь ийм болохоор дотоод энерги ихтэй. Одоо тэр одоо зогсоо цаггүй иддэг энэ ч л одоо нөгөө дотоод энерги байхгүй. Тэрийг одоо гаднаас авч ийн гэж ойлгоод иддэг тийм ээ. Хоол хүнсээр одоо би одоо хоолгуул явуул энергийн очрыг бид ойлгохгүй байгаа юм л да. Ерөөсөө бид чинь бол бид байтгаа хорхоо шавж ерөөсөө бүх төрөлтнүүд чинь 70% нь энергиэс үүсэлтэй 70% нь одоо энергийн биетүүд байж шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан маань энэ энергиудын цөмийг аваа хийчихсэн. Бүх энергийн хүрдүүд бол одоо тэр хичнээн цахилгаан станцтай тэнцэх тэр хүрдүүдийг аваа хийсэн. Тэр хүрдүүд цэвэр байж байхад тэр дотоод энерги хангамжинд санаа зовох ямар ч асуудал байхгүй. Тийм учраас одоо хүмүүгээс нааших тэр монголчуудын бүх юм цэвэр байсан учраас тэр хүрдүүд бол цэвэр ажиллана шүү дээ. За дээрээс нь одоо хүйсний хүрдийг бол атомын цахилгаан станц гэж нэрлэж байгаа юм шүү дээ. Тэр үеийн хүмүүс бол хүйсэндээ оршиж байсан. Дараа нь одоо зүрхэндээ очиод зүрхнээс тарих толгой болчихгүй юу? Одооны хүмүүс бол тарих толгойн дотроо баруун тал тарих нь болчихсон. Бүр доройтлын туйл жинхэнэ их усүрээс ийм алас холдчихсон. Яагаад ингэж холдчихсон бэ? Тэр шалтгаан юу вэ? Гэхдээ одоо шалтгаан сүүлийн 400 жил бол шинжлэх ухаан л да. Шинжлэх ухаан юугаач мэдэхгүй ингээд хүнийг завхруулчихгүй арга хэсчүүд чи бие махбод нэг наслахнаас. Ингэж байгаа юм чинь энд ямар хөгжил байх юм? Уураг тархийг хөгжүүлдэг юм. Тэгээд л одоо суутныг бий болгох чинь гэх мэтлэнгийн юм ямар ч авцалдаагүй утга учиргүй шинжлэх ухааны одоо энд бол шинжлэх ухаан гэж ярьж бүр хэрэгж болохгүй л дээ. Шинжлэх ухааны эсрэг юм юу гэд нэрлэдэг юм дэггүй. Анти шинжлэх ухаан гэж хэлвэл барах болох байна. Ийм бүдүүлэг шинжлэх ухаан гэж юм гаргаснаас хойш 400 жил бүр эцэстээ өсгөлдөгөд оройтсон байгаа байхгүй юу? Декартийн үед л одоо мэдээж одоо өнөөдөр хүнээс судалж чадаагүй бүх судалгааг шинжлэх ухааны бүх судалгааг одоо 100%-гээд аваад үзэх юм бол 95% нь энэ эрдэс баялагч байдаг мөн мөнгө болох зүйл судалсан байлаа л дээ.
Нэг нефт орд энд алтан малт судалчихсан. Амьд амьтныг судалсан 5%. Тэрэн дотроо 5-аас ганцхан хувь нь хүн. Ядаж амьтан судлахын оронд 4% нь хүнийг судалсан бол энэс арай дээрч байх байсан юм уу? Гэхдээ цөмийн биологи амьтан гээд хорхоо шивжтэй хамт амьтны аймагт хассан л хамгийн бор болсон юм байл л. Тэгэхээр бид чинь байгалийн шинжилгээ ухааны хууль, физикийн хуулинд термодинамикийн хуулинд захирагдж байх ёстой ийм термодинамикийн систем, энергийн систем байсаар байтал заавал хүчээр амьтантай тийшээ хийчихэд генетик гэж яриад исмэсгчгээр нөө жинхэнэ тэр байгалийн шинжилгээ ухааны акулууд, Нобелийн шавналтнууд агуу хүмүүс чинь шал өөр юм гинлээ. Бидний юм хүнд хамаагүй ийм л болоод явчихгүй дээ. Хэрв тэд мэдээд үгүй энэ чинь байгалийн шинжилгээ ухааны хүн. Өтөрхөөч байгалийн шинжилгээ ухааны хүн. Гэтсэн бол бидэгдээ төгжсөн байхгүй юу? Одоо тэдний гаргасан тэр квантонлоор одоо юу гэдгийг термодинамикийн систем, хүмбэл термодинамикийн систем гэхтэл техниктэй адилхан хөгжүүлж штэ биднийг. Тий. Нэг иймнууд нь алга болчих. Нөгөө нэг одоо тэднүүдийн гайхалтай энэ хоол хүнсний шинжилгээ ухаан юу байсан бэхлээр угаасаа тэр үед бүх автомат механизм ажиллаж байсан юм байна хүнд. Ингээл одоо юу гэдгийг кальц сутлаа гэвэл тэр гидсэнд байгаа тэр их олон микробын төрлүүд чинь юу хийж ядг юм гэхлээр үйлдвэрлэл болж байдаг. Одоо бидэнд ганцхан нэг тийм автомат системийн тасархаа үлдсэн одоо вирусыг таньдаг нэг юу байж байгаа шүү дээ. Тий. Одоо өөр тагнуулын молекул, сахарын молекул эсээс чи гарч ирээл тагнуулт хийгээл тэндээс төчнөөн хэмжээний вирус ирж яаг гэвэл ардаа мэдээлэл өгөнгүүт антивирус үйлдвэрлэлээ засчдаг. Хэрв тэр мэдээлэл зөрчсөн бол бид хамрын шүүхнээ авчих жишээний. Яг энэтэй адилхан бидэнд одоо далаагаас хол мөртлөө антэрл бамбайн дутал ядын дутал байхгүй энэ төр гэдэг энэ автомат механизм ажиллаад юу энэ хүнд хэрэгтэй вэ гэдгийг цаашаа өгшглөөр нөгөө энэ гэдсний чинь энд чинь бүр нэг уурыг тарих суулгацсан байна гэж одоо зарим эрдэмтэд маш зүуд өгнөд байгаа юм шүү дээ. Хоёр дахь уурыг тарихуд энэ гэдсний энэ микрофлор энэ бүх дааврын систем чинь юм байна. Тэгээд тэд бол голдуу даавраа ярьж байгаа. Тэр одоо биднийг тэжээдэг тэнд тэр програмын дагуу үйлдвэрлэл явуулдаг микробыг их судалсан л да. Тэгтээ тэрийг одоо хоол зүйн шинжилгээ ухааныхаа юмд оруулах ихлээр өөрсдийнх нь нэг буруу онолтой зөрчиод байхгүй юу? Тэгэхээр бидэнд хоол хэрэгтэй байна, уураг хэрэгтэй байна, ханаагүй тусны хүчил хэрэгтэй байна. Юу гэдгийг одоо үйл орлогдох амин хүчлийн тэр нь хэрэгтэй байна гэвэл цаашаа тэр дутагдж байгаа мэдээш нь аянда нөгөөдөлийг энэ програм болж ажиллаулаад тэр тэд үйлдвэрлээл сэсийг үйлдвэрлэж чадна, алтыг үйлдвэрлэж чадна, ер нь хэрэгтэй бүхнийг үйлдвэрлээл цусан шахацдаг энэ програм байх хэрэгтэй. Нэгэсэндээ одоо хүн өөрийгөө хангаах байглаасаа одоо тийм хүчин чадалтай тийм ээ өөрийнхөө одоо эдээс бодис бүх юмыг ингээд нөхөх. Тэгтээ тэр юугаа ажилуулахгүй болтол нь одоо унтраачгүй програм энэ. Одоо тэрийг нөгөө та бас л нөгөө шинжлэх ухаантай холбох уу? Гэхдээ шинжлэх ухаан хэлж байна шүү дээ. Чи энэ махбодоо. Гэхдээ одоо махбодыг эхлээд харнаад энэ чи хоёр энэ хүн хинбэ гэхлээр хоёр нүд нь хоёр байх хэвээр, хамрын нөх нь хоёр байх хэвээр. Хамрын нөх нэг бол хүн биш гэж хэлэх байх л да. Хоёр амтай бол хүн биш, нэг амтай байх хэвээр. Одоо ингээд зүгээр гаднаас нь тоочихгүй юу? За тэгтэл ам харагдахаар энэ нь хоол өгье. Тэ. Ерөөсө бидний оюун ухаан нэг ийм л юмд ингэж л ажилдаг юмэг л оюун ухаан гэдэг юм шүү дээ. Тийм учраас буддизмд огтхонч үн хүрдэггүй. Гигантнүүдэд бүр оюун ухааныг хай. Наадга цаана гар тэгж гэгэр гэдэг ингэж гэгэрч байгаа байхгүй юу? Тэгээд ийм хангамж гайхалтай хангамжийг мэдчихсэн. Энэ дээр Оросын холбооны улсын одоо Хнянская, Васильевская гэдэг эрдэмтэд бас гайхалтай судалгаа хийсэн. Бас Монро гэдэг Америк. Эдний судалгаагаар бол за яг хоолыг уургаар нь удаад
нэгж ураг гэд бодчих. Хоолоор авч байгаа ураг. Тэгтэл дотоод нутриент тэжээлийн бодис гэдэг байгаа бидний дотоодод одоо ч нийлэгдэж байгаа. Тэр бодис нэгийг харьцах нэг юм байна. Бүр эн чинь багтаа. Тэгэхээр за ядаж энэ шинжлэх ухааны судалгааг үндэслээд хоолоо зохицуулъя гэвэл бид одооно хайж байгаа хоолыг ядаж 50% багасгах хэрэгтэй болж байна шүү дээ. Энэ дотоод нь нөгөө үлдсэний хангаж өгөөд байхад идэх ямар хэрэг байна. Үгүй ядаж эдэн төгрөгөө гамны л юм баяа болсон шүү дээ. Нөгөө одоо бүр тэрий чи ажилуулах нь байтугай ажилуулахгүй болтол нь одоо нөгөө завсар зай өгөлгүй за өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол тий одоо бие махбод чинь бүр үндсэндээ тэр орж ирж байгаа хоолыг яаж одоо шингээх үү тий боловсруулах уу гэдэгт бүр хамаг хүч нөөцөө шавхаал одоо тэр дотроос нөгөө ажиллах, сэрэх тэр болгоныг бүгдийг таглаа хийчихдэг гэж ойлгож байна. Гү тэгж л байгаа юм шүү дээ. Одоо ухаандаа ингээл уураг бол махны уураг энэ төрхлөөр ланжгаар ол их том молекултай уургууд тэрий чинь одоо протеаза гэдэг тусгай фермент тэр уургийн задлна. Тэн дотор байгаа энэ хоол үндэсний чинь одоо өөх тосын амилаза юу пептида юу тэ нүүр цусын амилаза фермент тэгээд одоо энэ бүхэн чинь хоорондоо ямар ч хамаагүйгээр ийм гайхалтай зохион бүтээлтүүл ерөөсөө энэ бүхэл орчлон хорвоо дээрээс нь орчлон хорвоогийн бичил загвар болсон хүн байгаа байхгүй юу? Одоо ингээ хоолыг идэхээр липаза гэдэг фермент гарч ирэл энэ шүлсний чинь фермент амилаза нүүр цусыг энэ дотор задлаад эхэлнэ. За тэгэл одоо тэр ходоод гидсэнд ороод ингээд ирэхээр юугаа барьж авах вэ гэхээр тэр өөх тосын липаза гэдэг ферментийн төрлөөд л ингээл бортолитийн ферментүүд гэдэг нь уургийг барьж аваад л ингээл задлаад эхэлнэ. Тэгэхээр бие биендээ ямар ч нөлөө байхгүй. Гайхалтай ажиллаж байгаа үз. Тустай ажиллагаатай. Хүн чинь дунджаар 70 тэрлэн өстэй. Нэг эсгэхэд өөрөө тэр химийн үйлдвэр явуулдаг том одоо фабрик байхгүй дэр чинь. Өөртөө хэрэгтэй бодисыг нийлэгжүүлж байдаг. Одоо эн чинь эцсийн бүтээгдэхүүн болоод уураг чинь амин хүчил болоод задарна. Өөх тос чинь тосны хүчил болоод задарна. За тэр нүүр цус чинь глюкоз болоод задарна. Эргээгээд энүүнээс чинь энэ махбод чинь задлах гээд бөө их ажил болж байна шүү дээ. Одоо бүр 5-6 цаг тэр их өндөр молекултай хоол үндэс чинь задлах гэж. Ингээд арайхт нэг юм одоо хүний юугаар ярих юм бол нэг юм тэр уург нь ажиллаад гол ингээл язганаал ажиллаж явахгүйнгүүт пал гээл ороод ирж байгаа байхгүй дараагийнх нь тий. Одоо нэг иймэрхүү юм болж байгаа. Тэгээд дараа нь одоо шөнийн цагаар чинь тэр харанхуйн юунд чинь синтезийн процесс өгч байдаг. Ахаад нөгөө бие тэрэгтэй бодисуудыг тэрнээс нийлэгжүүл. Ийм их ажиллагаа явуулж явах тэр бүх ажлыг тэр эртний монголчууд үгүй хийсэн байгаа юм чинь. Угаас хэрэггүй юм чинь. Одоо тэр гарпины рүүх нарын тэмдэглэлд ингээ байж байна л да. За одоо сартайхаа хүрээнд очноо гэл ингээл хэлдэг юм байна л да. За одоо л тэр нэг хүрээ ночин тэр л ноён улсуудтай яахлаар нэг хоол хийж өгөх байх гээл горддаг юм байл да нөгөөдөл. Тэгсэн чинь одоо сартайхаа хүрээнд нэг найр болж байна. Тэнд айрагнаас өөр юм байсангүй. Ингээл биднийг замын хүнс 10 хоногийн хүнс гэж өгсөн хоол нь чүүчээ 2 хоног төрнэ. 10 хүний хоол гэж өгсөн хоол нь чүүчээ 2 хүн төрнэ. Ингээд чүүчээ гэхлээр чинь 6 дахин одоо баг идэж, тэрнээс цааш баг идэж тэр үеийнхнээс. Тэгээ явсан газар бүхэндээ одоо Батааны юундаар очсон л байдгийн тэр Готаны тэр байгаа газар нь очсон л гэж байна. Цөмөрөөл айрыг сүгэндж өгддөг. Тэгэл төчнөө одоо литр саадгийн байна. Бүгдийн тооцсон байгаа юм чинь. Гүүний самыг
Тэгээ одоо энэ Бээжин төртөл нөгөө хэдүүлээ 5,000 л 10,000 л цагаангүй бариулчихсан, сэхгүй цагаангүй бариулсан. Тэгээд энэ чи аяр гэсэхгүй юм чинь зүгээр л саамын уучдаг юм байна шүү дээ. Сибирь ч бас эсэхгүй. Зүгээр л очисон газараа ингээд. Тэгэхээр ядчил тэдэнд одоо эзэлсэн газараа тийм их хоол хүнсний ширэгдэл юмгүй амьдарч байсан байна шүү дээ. Тэр монголчууд чинь. Тэгээд тэр хүмүүс бол ерөөсөө л тэгээд оюуханы хүний л төгөлдөлтэй чаваас. Эхэндээ биднийг сайн ойлгохгүй байлаа. Одоо тэр газар ч юм байна. Тэгээд дасаад ирэхээр нэг айлдаа очиж гизсгарах юм байна л да. Нэг сайн хоол хийлгэж өгч. Тэр тэдэндээ одоо дасж танилцаад их сайн үйлчлэгээ үзүүллээ гэж өөрснөө оюуханаар бодоод байгаа. Нөгөө нөхөртөө өгөхгүй ард нь бичээ мичэн амны идэ бас идэж өгсөн байгаа юм шүү дээ. Тэднүүч үлсхийг яриад бодоод бяцлагаал тэгэл амны идэ идэл явсан. Нөгөө мудаа амсуулгачгүй. Нөгөөх хоногийн ганц хоногийн хоолтой. Тэгээд чаваас тэднүүдийг нэг айлдаа байтныг сайн хоолж. Тэр нь юу гэхээр өөртөө адилхан бодчихгүй нөгөө хөдөч чинь. Орой нэг хоол идэх байх гэж ингэж бодож явсан нөгөөдөл нь одоо тэр хоолноосоо болоо ядарч өдрөөж яваа их иддэг махчин амтан байна гэдгийг сайн нэг юм ойлгонгуудаа айл давчиж хоолсон тэр. Тэрнээс тэдэнтэй найз нөхөд болцсон дооч явж байгаа юм биш. Энэ програмыг ойлгохгүй ерөөс тэр хүнээ огт ойлгохгүй. Тэгээд одоо тэр ер нь одоо эргээд за яг тэр үеийн монголчуудын одоо тэр одоо төсвөр төвчээр туулах чадвар одоо тэр болгоныг ингээд гайхамшигтай байсан хоол идэхгүй мөртлөө маш бага иддэг мөртлөө гээд тэгээд одоо яг тэгээд нууц нь юу гинэ ер нь одоо тэр яаж тэрийг тэр их хүчтэй байгаад байсан зөвхөн одоо тийм энэ л одоо гайхамшиг юм байна. Жишээлбэл одоо туулах чадвар гэхэд 3 хөтөлгөмөр унсан морьтойгоо 4 морил тэр иддгүү уудгүй гэлгэр Монголыг хөрөх газар хүргэж чадна. Тэгээ Самаркандд байна уу тэнд ч нөгөө 2-3 жилийн дараа ирнэ гэж яхад нь жил хөрөхгүй дотор хаяанд нь бууцсан байж байгаа ш тэр байхгүй юу? Одоо өдөржингөө мориор давхин л гэсэн үг. Хэдэн өдөр мориноос буухгүй давхин. Ерөөсөө ганц мөр эцээж байсан ард түмэн байдаг ч юм уу үгүй ч юм уу. Тэгэхэд энэ нөхдөө чинь 3 хөтөлгөмөр унсантайгаа 4 морил яг очих газар наваач өгч чадгал ийм л хүмүүс байна шүү дээ. Энд нэг сонирхолтой юм байна. Өөрсдийнхөө тэр шинжилгээ ухааныг адуу одоо энэ хурдан морийг сойж уралдуулж байна шүү дээ. Энэ бас их сайхан шинжилгээ ухаан шүү дээ. Одоо бол тэр сой хоригч гэж тэр шинжилгээ ухаан налгуулаа зүгээр витамин айгуул хар тамхи ширгэлдэг юм уу иймар уралддаг болсон юм шиг байна. Би эхлээд ойлгохгүйсэн байхгүй. Энд чи би одоо тэр бүр чихтэйхэн хурдан морьтой уяандар уралдаж явсан. Гүйдэр чин хэдийд нь амын татхав хэдийд нь яах бүгдийн заагаад өгдөг. Одоо нэмэр чин гараа руугаа уралдаж очиод гараанасаа уралдаад гарчиж байгаа байхгүй. Эхлээд би тэнэг толгой ерөөсөө ойлгодгүй. Технэн зүгээр дээрээсээ тарай мараа тэр хамаг юм тэр лөө хийдэг юм байж тэр унж хөвчин тэр л тарай хийх л үүрэгтэй юм байлгүй. Гүн чинь ямар шинжлэх ухаан байхгүй одоо ингэж дуусч шүү дээ. Одоо юу яаж вэ? Тэгэхээр тэр морин дээр бас адилхан уралдааны морин дээр. Тий одоо хоолыг сойж ижил хурдан одоо хоол газар уралдан хурдан болж гин тийм үү? Тийм болж байгаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр л энэ бас учир шалтгаан ерөөсөө уг нь их энгийн байд тийм үү? Тэгэхээр тэр юу манай нэг хөргөө ах байсан их олон хурдан сайхан хурдан морьтой. Тэгэл гончихгүй гэд нэг л хүн. Одоо бодоход тэр морь дээрээсөө их янз морь бүхэн өөр үе тавьсан. Гончихгүй л тааруулдаг байсан. Тэгээд тэр хөргөө ах маань ярьсан юм. Гончихгүй үнэхээр уяач эрдэнэтэй хүн байсан юм шүү. Би нэг үрээгээ яг л үлдчихлөө гэж бодоол байсан. Тэгээ гончихгүйга сумын төв дээр ирчихэл багаас маргааш уралдана гэж яхад нь гончихгүйга унтуулж яваал босоод хэд хазуулчаал тэгээ айж байгаа хүн би хичнээн хазуулахад нэг
хэд тазуулчаал тэгэл уучаал унтаад гэсэн. Маргааш өглөө нь босч ирж уяагаа тойроод хөөх энэ үрийг хөдөлчихээ. Энэ өнөөдөр нэмэргүй гэсэн. Би бол өстой л одоо л өнөөдөр хурдландаа гэж бодсон. Тэгтэл миний тэр үрээ байндчгүй банцандчгүй хацарсан юм да. Хэд тазуулсныг л мэддэг юм гэж. Ийм шинжлэх ухааныг эзэмсэн уяач тийм хүмүүсээ морь хурдалж байна шүү дээ. Тэгээ эн чинь юу вэ гэхлээр зэрэг одоо нэгдүгээрт энэ хүмүүс чинь туулах чадвар нь тэр. За одоо тэр хүчтэй бүх ерөөсөө хүний түүхэнд хоёр хүчтэн гарсан юм байл. Нэг нь цагаан холтон монголчууд. Эрэгтэй, эмэгтэйгүй хүчтэй. Яг адилхан. Тэгээ ямар сандаа эн чинь ингрийн задгайлж нөгөө эмэгтэй хүнийг барилдуулахгүй болгосон. Чи адилхан програмтай учраас адилхан хөгжиж штэ. Одооны шинжлэх ухаан ч бүр хөгжиж штэ. Гэхдээ эмэгтэй хүн баг эднэлгэн тийм байхгүй штэ. Эмэгтэй хүн одоо хүч чадал багтай айлгэн тий ийм юмуд байхгүй штэ. Хөгжлийн програм нь ижил байх юм бол цөмөр ижил хөгжинэ. Тэгвэл тэр гэрийг одоо морин тэрэгэн дээр ачаад буулгачих эмэгтэй байтгаа гэрээ эзэн одоо байна уу? Байхгүй гэж хэлж болно шүү дээ. Тий. Манай нутгийн Цэмбэл Арслан гэж тэгээ жамангойг буур жаман аврагыг төрүүлэхэд нь маршал бөхөө болгоод танай тэн цаан барилдаг хөгжүүл байна уу байна. Байна одоо сайхан хөгжүүл их биш шүү дээ. Иргэжил тэгвэл би машин аюулъя. Та нар ирж барилдаараа гэдэг Төмөр Баатар Арслан, Цэмбэл Арслан гэдэг хүмүүс ирсэн байна лээ. Тэгэхээр тэр үе чинь тэр машин тэрэгшгээ тэр чигээр чулуу шиг бол харж төмөр. За хичнээн бяртай ч гэсэн одоо цалхнаад энэ хол газар тэр чинь дандаа шаварцсан. Нэг айл харагдахаараа Цэмбэл Арслан явуулчих. Гэхдээ нэг татаад аргачих юм болоод ирсэн. Нөгөө мангар нь очиод хөзүүлж яваа чирээж явах гэсэн байлгүй. Явгооч. Тэгэхээр н гэрийн эзэгтэй гарч ирээд дор хойчих. Ингээ өдөржин алга болоод бүр аргаа бараад нэг нь очисон чинь игчийн нэг газар л хүнтэй суугаад явсан гэсэн игчтэйгээ таарад тонгруулаад дор нь орчихгүй юу. Тэгээ хойдол суугаад одоо ийм хэмжээнд эмэгтэй хүн хөгжиж болдог. Тэгэхээр энэ дандаа програмын асуудал. Хүнийг хөгжүүлнэ гэдэг бол тархитлагаа хөгжүүлэх гэж яриад байгаа юм биш. Нэгдүгээр тэднүүд бол ухамсарын хүмүүс учраас угаасаа хөгжлийн өндөр хөгжилтэй гэсэн үг. Дээрээс нь тэр хоол баг. Энэ хоолоор ингээд хоол нь баг болохоор хордох юм байхгүй болчих шүү дээ. Одоо бид чинээс хоолны хордлого, эмний хордлого, сэтгэлийн хордлого гурваар хордсон 8 тэрбум хүн л байж байгаа шүү дээ. Тэдэнд ямар нэг хордлого байхгүй. Тийм учраас нас урт. Одоо 60 настай цэргийн алба хагаад дэлхийг дамнан довтлогож бүр байлдаж эзэлж явна. Одоо 60-тад итгүүрт гарах гэж энэ мориор богдуулыг тойроод ирвэл чамайг итгүүрт гаргахыг үл гарах хүн байна Улаанбаатарт. Ингэж дөрөж байгаа юм. Ерөөсөө тэр Ведд бичснээр үл юу байдгийг гэхэлэр дараа үеийнх нь заавал дор байдаг. Бүх чанараараа дордож байдаг. Өмнөх үеэс. Яагаад тэгэхээр энэ ерөөсөө энэ одоо алтан эрэнгэх чинь бол гайхалтай бурхад байж л дээ. Дээшээ зүгээр гэрэл гараад нисэж өвчдөг. Доошоо хараад дэлхийг нэвт хардаг. Ийм гайхалтай бурхад. Тэнд нэг жижигхэн тэр үед бол ингээд нэг улаан ягаан гэрэл даван багалцсан. Дэлхий халуун уур амьсгалтай юм байж. Тэгээд нэг нөхөр нэг эсэглэн жимс олж идээд гэрэл налга болсон байх юм. Тэгэл нөгөөдөл чинь арараасаа тэр янзын бүрийн юмнууд руу ингээд одоо нэг хүнчлэг тийм дуур амил амтан байж тэрээс хүн дуурайхтай бас амар. Ингээд цөмөрө гэрэл нь байхгүй болоод луу алтан давчий чинь бид нэг тийм үлгэр домгийн ном гэдээсэн жинхэнэ одоо тэр үеийн шинжлэх ухааны хүчсэн ном байсан байлаа шүү дээ. Тэгээ сүүлдээ аргаа бариад нөгөө байгалийн жимсний чинь юу дуусан шүү дээ нөөц нь. Тэр нэг 5 хэдэ болсон байдаг.
тэрэнд ганц хэрэг болсон юм гэхлээр тэрх халуун одоо урамсгалтай тийм байх үед энэ бэлгийн хөгжил гэж юм байгаагүй юм байна. Тэгээд нэг сэрүүн чанартай саалуу тутраг гэсэн эдээ олж бэлэг эрэхтэн гарч эрэхтэй эмхтэн ялгаа гарсан юм байна. За бусд нь ерөөсөө тэгэл цөмөр энэ хүний мөн чанарыг алга хийсэн. Тэрний дотор гэрлийн чанарыг алга хийсэн. Тэгэхээр хүн чинь угаасаа гэрлийн үүсэл устлагүй гэрлийн мөн чанар байхгүй юу? Тэрийг л гэгэрсэн хүн гэдэг юм. Тэрийг олж авч чадаагүй л байгаа болохоос биш тэр гэрэл нь байхгүй гэсэн үг биш. Хүн бүхэн бурхан чанартай. Тэгэхээр тэр сүүлдээ нөгөө нэг жаахан тэр жимс нэг цаа өрөнгөтэй тийм жимсний ундаал байж л дээ. Тийм их бурхан чанартай хүмүүс чинь жижигхэн хортой юм итгэл хордож байгаа байхгүй юу? Хамаг гэрэл гэгэн байхгүй болоод. Ингээс үлдээ тэр нэг жаахан түүхийд жимсэн дээрээ ч юм уу даан дэжин болохтой хүрхээр зэрэг арай илүү гэрэлтэй өнгөт хүнийг гэж байна. Нэг жаахан гэрлийн симхийн арай багадад баг хорцсон нэгэ одоо ноён болгож ангийн ялгаа гарсан байдаг. Тэгэхээр хоол хүнсний энэ хүн төрлөختний түүхэнд гүйцэтгсэн үүрэг бол дандаа муугаар илэрхийлэгддэг. Дандаа хордуул доройтуул. Доройтуулсан. Дандаа хордуулж доройтуулсан байдаг. Гэхдээ ер нь одоо ч гэсэн энэ их хорт гавдар өвчлөл те өвчин зовлонгийн их усүр чинь буруу хоолтоос л одоо бүх зүйлүүд үүдэж гин гэдгийг бол уг нь мэдээд идэг. Тэгсэн мөртлөө эсэргээрээ нөгөө бараг л одоо хоолол сайн идчихвэл те цагийн хоолыг л одоо олон төрлийн мэдчихвэл одоо манай энэ яриад байгаа юм бүр шинжлэх ухааны цэгийн төдий ч юм байхгүй. Энийг бол бүрэн сайн хийж болно. Тэгээд одоо тэр хоёр агуу хүчтэн гарсны нэг нь бол энэ монголчууд бид одоо саяхны бөхчүүлээ мэдэн шүү дээ. Сампүрв зохиолч агуу зохиолч байлаа шүү дээ. Сампүрв ч өөрөө сайхан барилждаг байсан юм байна. Аймгийн цолтойч байсан баг. Тэгээд энэ бөхчүүдтэй ярилцлага Эрдэнэ очирслантай ярилцлага хийсэн юм байна. Эрдэнэ очирслан сонин төвх ярьж өгч. Нэгдүгээр Азийн жуулаач болсон бензин тэгээд тэгээ гуанзаар хооллоод цалинтай. Одоо бид л болчихгүй. Тэгээд лүнд нэг бензин болгочоод гуанзанд хоолд суусан чи нэг улаан хөвзөтэй өндөр хүн орж ирэл. Улсын арсланг үцэх гэж орж ирч. Хурцрээ шууд ингэж болж өгс. Аав талалга байна. Аавдаа минь төргөргээд яваад гисэн аавынх нь үеийн улаан хөвзөт дэлийг арслан арангаа илжээдэг. Дараа нь Эрдэнэ очир арслан ярьсан байна. Сансрын арслан гэдэг хүнтэй аавынх нь үеийн таарлсан сансрын арслан гар ирсэн өгс. Аавын таллага. Өөрөөр хэлэх юм бол ясны тамирыг одоо энэ кальц цагаан эдгээр бэхжүүлж тэд хүч чадалтай болсон. Баг эдэг мөртлөө баг нь хамаагүй. Тэр кальц л тэр юуг бэхжүүлждэг. Тэрнээс бас булчин хөгжөөд хүч байхгүй. Одоо тэр Game Changer гэдэг нэг кино гарсан. Тэр нь юу гэхээр Америкийн боксын дундчингийн өнөмлөхий авраг хөлөө хугалчаад тэгээд одоо гладиаторуудын хоолыг судалж. Тэгсэн Туркийн Эфес гэдэг хотод хэдэн шинэ 5,000 болшилсан юм аа. Тэгээд ясын судалсан чи цэвцээс яс байсан. Тэгэхээр тэд яхаараа ийм ястай байсан гэхэлэр ногоо холтон байсан. 10 хөвгчлэж байсан. Тэр ногоо хоолнд нь юу байдгийг гэхэлэр яг хайлттай адилхан яс бэхжүүлдэг байгалийн стронци байдаг юм байна. Тэр стронцын нөлөөгөөр бас ясны тамиртай болсон. Тэгээд бүр арслан бар одоо их дийлж явсан түүхш энциклопедид байдаг юм байна. Тэр чинь амиа урхал гэж хаад нэгдийг амиараа үхлээр байсгадаг одоо тоглож биш үү? Гладиаторын юу ч ажиллаж байна.
Ингэж хөгжсөн хоёрхан л хүн үнс одоо хоёр хүн юм да тийм. Тэр хоёр нь хоёулаа одоо махаар холдгүй байсан. Махаар холдгүй байсан гэсэн. Одоо тэгээ махыг чи одоо махан холтой болохоор монголчууд одоо их бертаа чадaltaа хүчтэй байсан гэдэг. Бүр эсрэгээрээ юм ярьж. Одоо бид бол зөвхөн үлгэр зохиогчд. Харин луу алтан давчийн дэрвэл шинжлэх ухаан бидний энэ бичиж байгаа, яаж байгаа юм дэлхийн бичиж байгаа цөмөр үлгэр шүү дээ. Сэтгэл санааг нь хордуулдаг, худлаа яаж одоо хэцүү шүү дээ. Чи 2500 кг авгуул өхөн ихчихээр тэр бум хүн өлсгөлэн байж байна шүү дээ. Ингээ сэтгэл санаагаараа өхөн ш тэр чинь. Нөгөөх нь их хэдээд өхөн аяндаа их хэдээд өхөн гэсэн учраас тэрний дунд юу ч байхгүй. Тэгэхээр угаасаа өхөл байгаа юм чинь. Их хэдсэн ч үгүй өхөн идээггүй ч өхөн гэдэг ганцхан тэрийг онол ном гэдэг ямар эзэн засгийн онол ном багт шинжлэх ухааныг онолны хууль дүрэн байж онол ном болно шүү дээ. Одоо тэр дээр үеийн энэ бөхчүүдийг бас сайн сонирхож мэдэхгүй байна улсууд. Тэр game changer дээр одоо дэлхийн хамгийн хүчтэй хүн гэж байгаа Пакистан гаралтай Германы иргэншилтэй багтгар нөхөр байна. Тэр ингээ 500 кг-ыг хүзүү мөрөн дээр тохоод 10 м явдаг юм байна. Зураг мурагтай тэр кинонд гаргаж байна. Дэлхийн хамгийн хүчтэй хүн. Бууржин даян авраг бууржин Монгочинд манай сум хүн л дээр хангай захир сум. Тэгээд 5 сарын 15-нд Малмаханд тушаахаар хэдэн хүрээ туугаад ирэхгүй юм. Зөвмөрөл үтг юм чи. За ургаах хэдэн хүрээ шургаан гашааг давуулаад тавьчихвал тэгээд дугаарлгүй тушаачаад яв гэдэг. 4 хөлийг боожгаад тэр нөхөр 500 энэ дээрээ тохоод 10 м. Зүгээр гарынхаа шуугаар 2 гарынхаа шуугаар 600 хил үхрийг ингэж хашаа дагуулж тавьчаад тушаачаад яваад гэж байна гэж. Одоо тэр туучин тариатын төвдөр сөртийн намаг гэж 100 бол явуултгүй бүр одоо машин бүхэн тэнд сууж байдаг айхтар намаг байдаг юм л да. Тэнд нэг машин суучиж. Тэр чин дээрээ ачаатаа нэг бол сул төмөр шүү дээ. Тэгээ очиод мөрлж яаж яагаад доор нь юм үйлээд дугуйг нь яажсэн ч үлээ засуулсан ч үлээ. Даян авраг чимэд очир бүр ачаатаа тэр жигтэн түрээд гаргаж өгсөн ч гэх шиг. Эн чинь ямар заан байна. Одоо нэг гол нь хөллөөд тэрэгтэй түлээ. Одоо ойгоос түлийг аваад тэгсэн чинь нөгөө гол нь юунд цаатлын эргээд тэрэгтэй түлийг гаргаж чаддаг. Тэгэхээр нь гаргачаад тэрэгнийхээ 2 гуйнаас тэр чинь түлээ шүү дээ. Тэрэг дүүрэн түлийг гуйдаад гаргачихж яана гэж. Тэгээ Эрдэнэ очир Арслан тэгж ярьсан баг. Тэгэхээр Эрдэнэ очир Арслан тэгвэл бярггүй хүн юм уу гэд одоо яг нутгийнх нь үеийнх нь Сосруу Марслангаас ярилцлага авч. Хүү ойгүй барьтай гэж. За тэр ойгүй барьтай болохоор тэр яадаг Арслан юм бэ? Өвөн би тамир спортын ордонг нээхэд заал дүүрэн дуу хатал явцсан. Тэгсэн Эрдэнэ очир цэрэг аврагын гарыг ард нь гаргачих. Дараа нэг үзүр төрүүлүүлсэн юм уу одоо долгор сарын заан ид байсан үед нэгдүгээр баазын жолооч байсан юм байна. Үзүр төрөөч булаацалсан юм уу наадам юм уу би тэрийг одоо санахгүй байна. Ингээд юу болсон гэсэн нүд дээр үзээгүй бол өстой санаанд багтах юм биш гэж ярьсан байна. За юу болсон бэ? Ерөөсө давуулж явал шуудагдал гойчдсон. Энэ гартаа шуудагныхын талыг аваад гоцорсон байсан, бариад гоцорсон байсан та гэж. Гүн юм бира тэгэхэд аавын тал алга гэдэг. Ийм л хүмүүсийг ийм шинжлэх ухаанаар одоо хоолны гайхамшигтай шинжлэх ухаанаар ийм асар хүчтэй болгосон байдаг. Нөгөө нэг юм нь юу гэхээр энсэ мөрний хавьд баг. Нэг улсыг эзэлсэн бахад тэгээд баяр хийж л дээ одоо чуулган гэх юм да. Нэг баяр хийгээд тэн дээр эсвэгээ мэрэгний
мэрэгэн 503 метр газар одоогийнхоос 4 дахин хүнд ном сумыг одоо 4-5 дахин хол тусгаж Чингисийн чулууны бичгэнд бичигдсэн. За оюун санааны чадах хол тэр гайхалтай. Одоо энэ 17 дугаар зуунд гэхэд дэлхийг бөөрнхий 3-2 нь ус далай тэнгисгээд тэгээд тэр орил бий дөрж гэж эрдэмтэн 10-ын хэд байна даа. Одооны шинжлэх ухаанаас хол давуу тоонд Монгол нэр өгчсэн байна. Тийм эрдэмтдтэй аль гэсэр жангарын чинь зүгээр бараг хүн бүхэн чэжээр хайлж байдаг. Зөх тэр Ялаад Эдисе гэдэг одоо дэлхийн грекийн туужуутай адил хэмжээний адил байна уу? Тэрнээсээ ямар байдгийг тэрийг мэдгүй. За ламл дутуугүй тэр юу гэсэр жангар гэдэг одоо энэ юу нөө чинь их л том туужууд байна шүү дээ. Нэг чинь чэжээр хайлдаг. Одоо миний өвөг эцэг гэхэд би чи өсөг мэдэхгүй тэр үеийн л хувь малтай бодлсон сайн малчин байсан. Тэгээд орой хэлсэн үлгэр нь өглөө дуустдаг. Сар хэлэхэд нэг үлгэрээ дахин хэлдэг. Тэгэхээр эндээс монголчууд ямар дүгнэлт гаргасан гэхээр ухааны сүвийг тос бүгэлнэ. Тэ хоо торм одоо тэр насны чинь хэмжээг хоо тормой чинь хэлж өгнө гэсэн үг гэдэг юм л да. Тэ. Одоо бид үлгэр домог гэж яаж байсан шүдний махаар хооллож шүлсний усаар ундалж үлгэр домог биш. Хэдэн хоног хоолгүй явдаг улсыг ундгүй явдаг улсыг өөрөөр яаж нэрлэх юм? Тэгээд цагт нэг цадна цагаан сарын шиний нэг цадна үе нэг цадна өхөр гаргахад нэг цадна ичээ идэхэд нэг цадна. Эн чинь үлгэр домог биш яг тэр хүмүүсийн амьдрал ийм байсан байх шүү дээ. Тэгэхээр ийм гайхамшигтай одоо өвөг дээдсийн үр удамхэд бид бол арай дэндүү өнхөөгүй арчаагүй дорой. Ер нь Монгол гэдэг нэрээр энэ хоёрыг харьцуулаад Монгол гэж ярих ямар ч боломжгүй. Тэд чинь бол одоо тэгэл скигэртэй тэр нутаанд баригдчихсан. Зөв гадна талаас нь хараад бид нэг юмыг тоочдөг юугаар бол болох хэцүү шттэ би ч одоо тэр амьдрал дунд өссөн хүн шүү дээ. Одоо намайг багвахад илгалтай байсан. Ингэснээрээ хүмүүс юм бишээ. Ганцхан өөрийгөө хөгжүүлснээр сайхан болдог. Хөгжүүлнэ гэдэг нь тарих толгой хөгжүүлэх юм биш. Хүн юу хөгжүүлэх ёстой вэ гэхээр мөнх зүйлээ барьж авч хүн агуу болно. Энийг л одоо мэдж өөрсдөө хөгжүүлсэн хүмүүс. Бидэнд мөнх чанар юу вэ? Тэр нэг өнөөгийн шинжлэх ухаан мэдэхгүй шүү дээ. Тарих бие махбод чинь ингээл нэг насны зүйл. Энэ бие махбод дуусахад л эн чинь хүний 3.1-ийг л эзэлж байгаа. 3.1 нь л одоо бие махбодоо сольж байгаа процесс үхэл гэж байхгүй шүү дээ. Ерөөсө бурхан багшаа онлоор ч үхэл гэж байхгүй, төрөлт гэж байхгүй, байгалийн шинжлэх ухааны хуулиар ч үхэл төрөлт байхгүй. Гэхдээ ядаж байгалийн шинжлэх ухааны хуулийг аваад үзэл тэ цөмөр. Одоо энерги хадгалагдах хуулийг зөндөөл одоо хүн бүхэн л энэ 8 тэрбум хүн энэ тэмэглэл үүсэж байгаа шүү дээ. Энерги оргүй хоосноос бий болохгүй, энерги устж өгөө болохгүй, энерги нэг хэлбэрээс нэг хэлбэр шилжиж байна. Энэ үнийг хувьслын онол гэж ойлгоогүй одоо хүртэл биологийн систем гэж өгч шүү дээ. Энд чинь хувьслын онолыг тэр чигээр нь хэлээд өгсөн байна. Яаж хувьсдаг юм бэ? 70% энерги сууж байгаа лавга утхан хувьсч таараа. Тэгэхээр зөвхөн ерөөсөө үүсч бий болсон юм байхгүй, үхэж далд орсон юм байхгүй. Тэгэхээр байгалийн шинжлэх ухааны энерги хадгалагдах хуульч бүр орчлон хорвоогийн бүрэн энерги тэгтээ тэнцв. Энэ орчлонд нэг шумуулч, нэг ялаач төрөөгүй, нэг шумуул нэг ялаач үхвээгүй.
Зөвхөн бүхэм хувьсан. Гайхалтай онолоо гайз. Бурхан багшийн онолууд юмсын мөн чанар хаанаас ирээгүй учраас үүсэхгүй. Мөн чанар гэдэг нь ухамсар сүнс, энерги. Энэ хаанаас ирээгүй өөрт байгаа зүйл. Тэгээд Үхшгүй мөнх мөн чанар бидний. Тийм учраас бид хүн байтугай хорхой шавжинд үхэл төрөлт гэж байхгүй. Ганцхан хувьсал байна. Бие хувьсгаал, махан бие хувьсаал. Тэг ерөөсөө л энэ махан биел хэлбэрээ өөрчилж ир гэсэн үг. Хорхой шавж болж болно. Одоо ухаангүй монхог амьдарснаас ном мэдлэггүй буруу мэдлэгээр амьдарсан одооны бидэнд бол ер нь зөв хувьслын тухай ярихад хэцүү шүү дээ. Ямар цаантай их болсон 6 зүйл хамаг амтан гэдэг чинь хувьслын хамгийн агуу онол байсныг бид ойлгоогүй явсан байна шүү дээ. Ингээд ном мэдэхгүйгээс буруу хувьсаар агаад 8 сая 400 мянган төрөлд хувьсаал яваад байдаг. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд юуг мэдэх ёстой вэ гэхээр хүний төрлийг олно гэдэг чинь юу яриад байгаа юм. Хүн бүхэн олчдөг юм уу? Хөрхөн бацтай л хүн төрлийг. Тэ би дайржил юу уншиж байсан. Энэ Америкт нэг хурлуулаад тэн дээр 2 эрдэмтэн нэг нь бараг тэрлион жилд нэг олдох боломж гэсэн юм хэлсэн байгаа юм. Хүний тавиланг олж төрөх. Хүний төрлийг олох нь. Нөгөөт нь тэр Кембрижийн их сургуулийн эрдэмтэн байсан баг. Тэр нөхөр бол за ямар ч гэсэн нэг сая жилийн явдал байна. Ерөөсөө тэр бурхан Буддагийн хэлсэн чинь юм байна штэ. Нэг одоо сохор яст мэлхий нэг өдөр далайн дээр хөвөд гараад ирсэн чинь өхөр тэрэгний буглаг таарч хүзүүнд норооцолдоод гин чинь сая жил тэгж таарах уу таарахгүй штэ. Тэр бомжилд таана. Тэр чин тэр бомжилээр ярьсан байгаа шүү. Ер нь тэр бомжилд байж болох хувилбартай байна гэж тооцсон байгаа юм. Тэгэхээр одоо бидний уяагүй онхаагүй байдлын үгээр ингэж байдны хүний төрлийг олцоход энэнийг дэми одоо толгой гудаж шороо хөдөл гэж өнгөрөөж дуусч байгаа. Энэ хамгийн харамсалтай бүр. Тэгээд за яг уу энэ нь хөгждөггүй юм аа. Энэ нэг нэмэргүй юм бол одоо тэр хамаалга. Гэтэл энд чинь бурхан багш одоо хэлсэн байна шүү дээ. Нар сар од ирэхэст урс гарчин бидэнд ч бий. Ухамсарын үд хүн бүхэнд бий. Бясалгаж ухамсараасраа. Өөрөө өөртөө гэрэл бол бусдын төлөө ассан гэрэл бол. Энэ чи хүн бүхэнд хэлсэн болохоос биш хэн нэг нэрлж хэлээгүй юм шүү дээ. Хүн бүхэнд бурхан чанар байна. Тэгээд дараа нь альц. Миний гаргасан мөр бол хүн төрөлний төрлөختний гэтлэхгүй мөр болно. Ямар мөр гаргах вэ? Тэр гэрэл гэгийг олж яваад гэрэл гэгийг дагаад сансрын хүлээснээс бүр чөлөөлөгдөж болдог. Горуу ертөнцийг давж болдог тэр онол хойлыг гаргаад гэгэрлийг бий болгоод тэгээд тэр гэрэлдээ хичнээн нэгж багтаагааж явж болох. Тийм агуу онол хойлыг бурхан багш гаргацсан байгаа нь одоо зэн буддизм юм шүү дээ. Ийм шинжлэх ухаан байж хат. Бидэнд одоо 72 мянган надий судал сансрын эрчмийг одоо нэвтрүүлж байдаг. Ийм хэрдэс судлаа цусны судал биш шүү дээ. За тэгээд одоо тэр зохион бүтээлтүүл ерөөсөө гайхамшигтай л дээ. Үнэхээр бидний бие сайжруулах юм байхгүй. Генетик тийхэн үндсэндээ байхгүй. Бидний эцэг их дэндүү гайхамшигтай зохион бүтээгээд өгсөн. Тийм учраас одоо хэн Ньютон за одоо энэ квант механикаас өмнө бол одоо ертөнцийн хамгийн агуу эрдэмтэн л тэр механикийн онолуудыг үндэслэсэн Ньютон шүү дээ. Тэгээ Ньютон энэ бурхан үнэмлэхгүй цаг хугацаа үнэмлэхгүй орон зай үнэмлэхгүй гэж бодож явсан чинь нэг тооцоогоор одоо цаг хугацаа үнэмлэхгүй биш болоод гараад ирчихгүй юм. Тэгэхээр нууцсан баг. Хэрв ийм байх юм бол бурхан бас үнэмлэхгүй биш болчихно. Тэгэхээр энэ бурхан. Тэгээ нэг өдөр нөгөөх нь ил гараад тэгэнгүүт хэлсэн. Наад бүх
зохион бүтээл, дэлхийн зохион бүтээлтийг хар. Сая жил одоо дэлхийд тэнхлэгээ ирэхэд миллиметрийн зөрүү гарахгүйгээр бүтээгдсэн байж. Бурханаас өрхөн бүтээж чадах. Энэ бол миний эхний үгэд эцсийн үг. Эйнштейн бас хэлсэн байдаг. Миний бүтээлүүдийг уншаад намайг бурхангүй үзүүлтэн гэвэл та энд үрч байна. Миний бүтээлийг ойлгоогүй байна гэж би танд хэлнэ. Энэ гайхамшигтай зохион бүтээлтийг хар. Бурханаас хэн ингэж чадах юм? Миний хийх ажил бол яаж бүтээсний судлах. Одоо тэр квант механикийг үндэслэгчтэй нэг агуу тодорхой гүн зарчим гэдэг квант физикийн агуу онолыг нээсэн Нобелийн шагналт Гейзенберг. Шинжлэх ухаанаас балгасан дээр түн шашин гүйцэлтэн болчдөг юм шүү дээ. Бурхан савны ёроолд байдаг юм гэж. Тэр бүх юмний чинь төгсгөлд байждаг юм шүү дээ. Хэрэг үнэн зөв юм олсон бол шинжлэх ухаан гэдээ олсон бол тэр чинь бурхан байхгүй юу гэж яахгүй юу? Ийм чанартай бүтээгдсэн байна. Тэгээ одоо бидний тэр мөнх мөнчнэраа сүнсээ ухамсараа энерги бие энүүнийгээ түшиглэж мөнх юмаа хүн түшиглэж хөгжих нь зөв ямар логикоор бодсоч ойлгомжтой гэдэг. Тий? Тэгтээ одоо энийг хүмүүс яаж одоо тэрийг өөрийгөө одоо таны яриад байгаа нөгөө одоо тэр гэгэрлээ ол гэдэг байгаа шүү дээ өөрийгөө тийм ээ. Энийг одоо яаж хүмүүс тэнийг үүдээ нээх вэ тийм ээ гэдэг л хүн болгон л уг нь одоо хүсэж штэ наадах чинь тий. Тэгээд яах вэ? Юунаас эхлэх вэ? Тэгэхээр бурхан багшийн төрөний үг би бас дутуу хэлсэн шиг байна. Нар сар өдөрхөс урс гарчим бидний ч адилхан байна. Тэгэхээр бид сансрын бичил загвар термодинамикийн термодинамик энерги систем шүү дээ. Энергийн систем. Термодинамикийн систем. За биологийн систем 3-1. 3-2 нь ийм сансрын бичил загвар байж шүү дээ. Тэгэхээр тэр эрчим бидэнд бас урсж байгаа. Урсдаг систем тэр хэрцүүд бүх юм бүтээгээд өгсөн төв судал наран саран судал гэдэг бүх юм ингээд цаанаас нь зохион бүтээгээд өгсөн байж байна. За ингээд хүн гараа ингээд алдлах юм бол дээрээс сансрын эрчим ороод ирэх шээ. Хөлөө ингээд бүр гарынхаа юутай адилхан яах юм бол доороос газрын эрчим ороод ирэх шээ. Энэ хоёр чинь дээр доор ингээд урсаад хүйсэн дээр одоо сүлж байх шээ. Ингээд бидэнд бүх боломжууд нь байна. Тэгээ бурхан багш бидэнд ч байна. Ухамсарын үүд хүн бүхэнд бий. Бясалгаж ухамсараас ирээ гэдэг үгийг хэлсэн аргыг нэлсэн байна. Бясалгаж ухамсараас ирээ. Бясалгах нь гэхээр одоо өөрөө бясалгаж эхлэх юм уу? Эсвэл тэгээ таны өмнөөс одоо яадаг бол бясалгаад гэгэрчдэг бол энэ долларын тэр бомтнууд эдэд гэгэрчсэн сууж байгаа хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Тийм. Тэдэнд 1-2-10 тэрбум доллар гаргаад над миний өмнөөс гэгэрч гэвэл амархан байна да. Тийм шүү дээ. Бүр дураараа гэгэрнэ үстэй. Дураараа гэгэрнэ үстэй. Тэр хин чин ч аргаа бараад нэг юм дэлхийг нэг тойроод нэг жижигхэн нисээд ирвэ дээ. Тэгээ энэс хаш байхгүй. Одоо тэр Мексикийн нэг физикч Алькубра гэж хүн уг нь санаан зөв. Сансрын хүдээсээ цааш гардаг төхөөрөмж бүтээх гээд байгаа юм. Тэгвэл тэр нь боломжгүй л дээ. Нөгөө агуу Эйнштейний энергийн хуулиар тэр чинь одоо масс нэгсэлэх юм бол хурд нэгсэлэх юм бол масс нэгсэл. Тэгэхээр сансрын хүлээсийг тиймээр давж чадахгүй. Жим байгаа л тэнд давж чадахгүй. Тэгэхээр одоо массгүй бий болж хувирах, энерги болж хувирах, гэрэл болж хувирахыг л гэрлэгээд байгаа юм шүү дээ. Энэ бясалгалаар л боломжтой. Тэгтээ бясалгал бүхэн хийж чадахгүй. Одоо бол зэн буддизм гэж одоо сүүлийн 40 жилд дэлхийн техникийн ном, ертөнцийн хүн төрөлхтний ном болчиход байгаа зэн буддизм. Зэн буддизм юу номлодог гэхээр агшин зургийн гэгэрл. Энэ бол их өгшийн хүчээр шууд гэгэрдэг. Тэрнээс одоо
маш хялбар болсон юм шүү. Тийм. Одоо бид хамгийн аз тунгууд хүн бол төрчөөд бүр хамгийн азтай үедээ амьдарч байгаагаа мэдэхгүй сууж байна шүү дээ. Нэг мөнгөний хойноос яваад зав байхгүй. Тэгэхээр агшин зургийн гэрэл энэ насандаа бурхан болж үтэх. Тэгээд ухамсараа хөгжүүлээд тэр гэрэл гээд би тэр үеэрлээ. Одоо хүний теоремыг бол бид өөрчилсөн л дөө. Хүний теорем бол юу гэхээр хүн бол үүсэл устал үгүй гэрлийн мөн чанар маа. Бидний мөн чанар бол гэрэл аялгау. Аялгау гэдэг нь ерөөсөө орчлонгийн бүх юм бол энерги, хэлбэлзэл гэсэн үг. Хүн хэлбэлзэн, бүгд мод хэлбэлзэн, амтан хэлбэлзэн, орчлон хэлбэлзэн. Энэ орчлон хорвоо юугаараа юу онцлог юм гэхээр ухамсарын квант орших юм. Бэлгөөний физик орон юм. Бидний хүрээлэн байгаа бидний орчлон хорвоо бол төгс бэлгөөний квант орших. Энэ их учиртай үгнүүд. Бэлгүүн энд дандаа ухамсарыг зааж байгаа. Ухамсарын квант орших. Бэлгөөний физик орон дандаа ухамсарын. Тэгэхээр энэ оршихуй чинь тэр чигээрээ ухамсарын оршихуй гэсэн үг. Тийм учраас бид эдэнд бидний ярьж байгаа юм дээр тэмдэглэж байгаа. Акашийн тэмдэглэлд 2 дугаар ертөнцид бөөр тэнд бүрэн ихээр лавга үүснээсээ эхлээд бүх юмд байж байгаа. Орчлон хорвоогийн бүх тэмдэглэл тэнд байж байгаа. Энэ чинь энерги мэдээлэл ингэж одоо солилцож явдаг орчлон хорвоо шүү дээ. Ухамсарын. Тэгээд одоо нөгөө нэг сонирхолтой юм нь юу гэхээр Чингис хаан л да. Чингис хаан бол одоо ингээд оршихуй дээр бол олон одоо тэрбум галактикууд нийлжээд нэг хэмжээсийг бүрдүүлж байна шүү дээ. Нэг ухамсар. Энэ ухамсарууд нь хэмжээсүүдийг бүрдүүлдэг. Нэг хэсэг ухамсар нийлээд нэг их том одоо нэгдүгээр ертөнц гэдэг. Нэгдүгээр ертөнц дотор хамгийн дээр баг деважин байж байна. Энэ дотор там байна, бэрдийн орон байна, амтны орон байна. Саамо бүх юм алидсан орон байж байна. Тэ. За дээшээгээ яваад одоо 2 дугаар ертөнц гэх юм бол 3 одоо деважинтай ертөнц байж байна. Ингээд тэр деважин бүхний чинь энэ ухамсарууд нийж ягаад нэг хэмжээс бүтээгээд байдаг. Энийг өнөөдрийн манай шинжилхэн ойлгохгүй. Ямар сандал нэг агуу хоохон манд гэсэн шүү дээ. Одоо хэмжээс гээд нэг оногоо шиг юм байдаг бол хэрэг байдаг бол гэж. 300 хэмжээсийг мэднэ шүү дээ буддизм. Тэгээд одоо 12 ертөнцийг мэднэ. 11 5-аас 11 дугаар ертөнц бол бурхны орон. 4 дугаар ертөнц бол 3 давхрагтай мөнхийн деважин. Тэнд мөнх тэрбум жилийн мөнхийн жаргал. Тэр наад 3 дугаар ертөнц 3 давхрагтай 3 деважинтай маш өндөр деважингууд. Гэхдээ энэ бол сансрын хүлээснээс чөлөөлөж чадахгүй гэдэг. Ганцхан энэ зэн буддизм гэдэг энэ ухамсарын хөгжлийг олж байж тэдний төрөлтнүүд нь одоо энэ тэр ухамсарын төрөлтнүүдийнх нь ухамсарыг яриад байгаа байхгүй юу? Хэмжээс гэдэг нь оршихуй хэмжээс нь. Тэд ухамсараа хөгжүүлэхээс нааш хоёрын дээрээ гарч чадахгүй, хоёрын доороо байгаа нь, хоёрын дунд байгаа нь харин буугаад ирэх нь уламрах. Ийм л орчлонгийн юу байгаа юм л да. Шведэн бүрэг гэж Ньютоны дараа гарч ирсэн агуу Ньютон гэж байсан 20 жилийн дараа гарч ирсэн баг Ньютоноос. Шведийн агуу эрдэмтэн. Тэгээд тэр одоо 27 жил сүнсний аял хийсэн шүү дээ. 3 ертөнцийн дотор сүнсний аял хийсэн хүн блээ л дээ. Тэрийгэж мэдээгүй. Угаасаа сансар хүлээсийг зингээс өөр юугаар давж чадахгүй. Тэгэхээр бясалгана гэдэг нь юу юм бэ гэхлээр одоо шинжлэх ухааны хэлээр ярих юм бол одоо дурын агшин тэр тооны бүүзэнгийн бичснээр бол дурын агшинд хүний тархинд 1 сая хим евро явагдаж байдаг. Энэ бидний бодлыг хэлж байгаа юм. Ийм бодол хэрглэж байдаг. Тийм их хурдтай, тийм их олон бодол хэрглэж байна. Тийм. Одоо бурхан багшийн үеийн тооцоогоор бол 84 мянган бодол, муу сэтгэл, нисванс гэж яриад байгаа юм.
Ийм юм азганж байгаа. За юугаар бол орчин үеийн судлаачдын бас нэг одоо сонин судалгаа байгаа. Тэр нь ерөөсөө хүний тархинд дэлхийн хоногийн цахилгаан холбооны бүх импульстэй тэнцэх хэмжээний тийм импульсийн тархинд тэр их бодлоо чи ийм юмыг бий болгож байна шүү дээ. Тэгэхээр одоо яадгийн бэ гэхлээр уг нь бол бясалгал гэдэг нь оюун ухааны цаана гарна. Яаж гарах вэ гэхлээр тэр оюун ухаан тэр энэ их бодол бүх юмнууд тэр дэлхийн цахилгаан холбооны хоногийн бүх импульс тархинд байгааг нэг зэрэг нураах юм. Ингэж оюун ухааны цаана гардаг. Тий. Одоо дээр үед Дию гэж Америкийн нэг эрдэмтэн нохой үхсэн нохой хүн хоёрын тархийг судлаад нохойны 20-с дундраагүй байсан тархи нэвээр хүнийх 20-40 грамм дундарсныг сүнсний жингэж буруу хэлсэн байдаг. Одоо хүртэл залруулаагүй сүнсээ мэдэхгүй юм чинь. Тэ биш. Энд чи бидний бодлын жин байхгүй юу? 40 грамм дундарч байна шүү дээ. Тийм их бодол. Энд чинь дэлхийн хоногийн цахилгаан холбооны бүх одоо тэр функц энэ дотор ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр бясалгаж яаж одоо өөрийнхөө мөн чанарыг олж авах гэсэн үг. Ийм байдлаар бид өнөөдөр юу хийчихэд сууж байна вэ гэхлээр асар сайхан квант технологиудыг хөгжүүлсэн. Одоо бидэнд бол буддизмд бол гайхалтай боловсролын систем биш үү? Тэрнээс бид нэг нь ч ойлгохгүй. Одоо уг язгуур боловсрол байх хэрэгтэй. Хүн болох, хүн байх боловсрол, дэлхийн боловсролын системд энэ тухай ойлгохгүй. Хүний дотоод үнэт зүйлүүд чинь бидэнд заягдсан байгаа юм шүү дээ. Яг сүнс ухамсартай адилхан. Одоо энэ энергийн биеуд байж байна. Энергийн одоо хүрдүүд байж байна. За тэгээд дээрэс нь одоо бүр бидний мөн чанар, үнэт зүйлүүд, үнэт чанарууд бол хайр, инэрл, асрал, нэгүсэл, баяр баясгал, дотоод амар амгалан, талархал. Бүгд дотоод хүчнүүд. Дотоод мань цөм байж байгаа. Ганцхан бид энэ их баялгаа энэ чинь бол ерөөсөө одоо тэр гэгэрл мэгэрл энэ чи ямар ч очир алмаастай ямар ч тэрбум доллартай зүйрлэхийн аргагүй эрдэнэс бидэнд байна гэсэн үг шүү дээ. Ганцхан цоожилчод авдрахад бол хүрээг л олохгүй байгаа хэрэг. Тэгэхээр одоо олоод өгөө гэсэн багш нар зөндөө байна шүү дээ. Нэгэд үгүй түлхүүрдэд үгүй. Тий түлхүүрдэд үгүй тэгээ чи хаан энэ дэлхийн хаан болно. Орчлонгийн хаан болно. Гэдэг зүйлд л одоо суралцах хэрэгтэй гэж. Суралцах хэрэгтэй. Одоо энэ чигээр ер нь одоо шинжлэх ухаанаа мухардмал байдалд орчсныг мэдсээр ээж ингэж яваад тэгээд одоо өөрчлөхгүй ухамсарын энэ байдал ингэж үргэлжлүүл ер нь цаашаа юу болох вэ? Хүндрэлтэн бэ? Юу болох гэж одоо бүр мөхцөн байж байгаагаа эхлээд хүлийн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Тэрийг ойлгохгүй. Одоо ойлгох аргагүй. Бид буруу шинжлэх ухаанаар явцсан учраас эн чинь ойлгодог шинжлэх ухаан алдчихад байна шүү дээ. Эн чинь оюун ухаанд гацсан байгаа юм. Тэр жил Америкийн сэтгүүлч доктор Джон Хорган шинжлэх ухааны төгсгөл гэдэг ном бичсэн. 76 он байна уу? За 96 он баг. 96 онд баг. За ямар ч гэсэн сая Хокин байсан үе. Бор Хокиноос эхлээд тэр үеийн одоо дэлхийн энэ шинжлэх ухааныг тэргүүлж байгаа гэсэн 13 эрдэмтдээ уулзаж ярилцаад тэр хүн чинь одоо мэдээж тэр эрдэмтдээс ямар гайхамшигтай үг сонсох би хүндрэлтэнд тэрийг л хөрөгч юмсан гэж юм шүү дээ. Тэгсэн өнөө хэрэгтэй нөгөөдөл чинь хүн төрлөختний эдэг хилээдэх нь байтугай
мэрэгжлийнхээ чиглэлээр хаачих гэж байгаа, хаа өгч байгаа мэдэхгүй суужсэн. Тэгээд гутрахтаа тэр номныхаа нэрийг зүгээр борлуулах гэж өгөөгүй. Яг үннийг шинжлэх ухаан мухардалд ороод суудсан. Тийм учраас шинжлэх ухааны төгсгөл. Үнэндээ ингээд үзэхэд дахиад Эйнштейн гараагүй байна. Тэр Нобелийн одоо квант механикийг нээсэн 9 агуу Нобелийн шагналтан гараагүй байна. Гарахчгүй. Ухамсарыг ойлгоогүй цагт одоо гарахгүй. Тэд хоосон чинарыг бол яг бурхан багшийн хар том ялсан. Баабыг зэрэггүй. Ганцхан ухамсарыг олоогүй. Одоо бид олох хэрэгтэй байхгүй тэрний. Яахаар тэд олж явах хэрэгтэй. Бид юу хийх хэрэгтэй тэгвэл. Тэгээ цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр яг хооргон бол оюуханд гацсныг мэдээгүй. Зөвхөн баримтаар бол Шекспир ахаад гарахгүй. Ахаад Бетховен, Моцарт юу байдгийг одоо гараагүй л байна, гарахчгүй. Ингээд бидний нүдэн дээр илтвэ шүү дээ. Тэр агуу улсууд яваад гисэн ардаа үлдээсэн номыг бид өнөөдөр ойлгохгүй сууж байна шүү дээ. Тэгэхээр энэний гацааг нь гаргадаг арга зам чинь буддизмд байдаг. Оюун ухааныг өхүүлж ухамсарын гарцаар гараал гэж. Энэ бясалгал. Тэгэхээр бид одоо энэ Эйнштейн байгуулдаг үнэхээр агуу. Хэрв Эйнштейний үед хүнийг байгалийн шинжлэх ухааны салбарт хүнийг оруулсан байсан бол бид эдгээр өстой гайхалтай хөгжилд хүрэх байсан. Эйнштейн бол одоо шинжлэх ухаан шашингүй бол доглон. Шашин шинжлэх ухаангүй сохор гэсэн шүү дээ. Энэ зүгээр нэг хэлээд байсан үг биш. Дараагийн нэг үг нь хэрвээ шинжлэх ухааны асуултуудын хариуг олох үйс шашин байвал тэр нь буддизм. Дараагийн үг бол ирээдүйн шашин бол сансрын маягийн шашин байх юм гэж. Тэр нь нэг таван юу байдаг юм да одоо би санах нүггүй юу. Бурхныг өмчлөгч хойч үзлээс хальж гарсан. Тэр мохор сүсийг энтрийг давж гарсан. Тэгээд энэ хүний оюун санааны талыг байгалга ертөнцтэй холбосон. Өөр одоо тэр сүнслэг ертөнцийн мөн чанараас ургаж гарсан гэж нэг зүйлт нь байгаа байхгүй юу? Ингэж хэлж чадсан эрдэмтэн бол ганц Эйнштейн. Сүнслэг мөн чанараас ургаж гарна. Энд ганц буддизм тохирдог гэж. Тэгэхээр Эйнштейний хүсэл юу байсан бэхлээр энэ хоёр шинжлэх ухааны хооронд нь интеграцлал жинхэнэ шинжлэх ухаан бий болно гэдгийг л болж харсан юм байна. Тэр мөрөөр нь яваад бид энэ интеграцийг хийчихэд одоо байгалийн шинжлэх ухааны хүн бүх төрөлтнүүд мөрдөх ёстой. Тэднийг судлахад мөрдөх ёстой. 47 байгалийн шинжлэх ухааны одоо байгалийн болон биологийн шинжлэх ухааны теориудыг гаргаж чадавч байна. Одоо бид нүдтэй болцсон. Зам мөр ил болсон. Сансарт нисэж байгаа чинь байгалийн шинжлэх ухааны хуулиу зөв учраас тэр төхөөрөмжийг зөв бүтээж байна шүү дээ. За хоёулаа нэлээд хоол хүнсний талаар та ярьлаа шүү дээ. Ер нь тийм л болчихсон. Сүрийг тос бөглөн за одоо идэж уух ихтүүл ухамсар доройтно гэдэг. Тэгэхээр хүмүүсийн хувьд одоо жирийн амьдрал дээр ч гэсэн ер нь их хідэд байгаагаа хүн болгон л ойлгож байгаа тийм ээ ийм байх ёсгүй гэдгийг. Тэгээд одоо тухайлбал та гэхэд тийм ээ одоо өдрийнхөө хоолыг яаж зохицуулдаг вэ? Одоо бид хоёр эдээс хойшлтал болсон үед энэ ярилцлагыг хийж л дээ. Тухайлхан бол та өглөө одоо өнөөдөр болтол юу идсэн бэ? Өглөөгүй ер нь яхад энэ ер нь одоо сая бол би 9 жил гараад яан хийж яваад ирэхдээ ерөөсөө өдрийн ганц баг шиг аяга олтол байсан хүн шүү дээ. Жаахан л турсан өөр юм байхгүй. Өвдөөгүй үхвээгүй л үрээд ирсэн. Тэгэхээр хамгийн гол нөгөө сэтгэл их зүв байх хэрэгтэй юм л та. Би нэг тэр мөнхөрхөө ухаан гэдэг ном гарсны дараа гудамжинд явж явсан нэг залуу лавгааг байлг нь би тэртээ тэр гүөндэ нөхөмж яахад
таны номыг уншаад өлсөд үхэх шахаад гэж. Одоо хуучин програмаа өөрчилж шинэ програм руу бүр одоо шуудран орж ин тэр яахгүй дунд нь эргэлдсэн одоо ингээд нэг юм ярьж ядна дандаа л ингэцгээд худлаа зүгээр бүтэхгүй. За яах вэ нэг ингээд үзье гэсэн хүн бол өхөн шүү дээ. Угаас тэр програм нөхүүлчихэж байгаа болохоос тэр эдсэн уснасаа болж байгаа юм шиг. Програм нөрөө өхүүлчих. Хоол идэхгүй харч одоо толгой тарих хэрэгэл өлсөөл юм хийж чадхаа билээ. Гэхдээ тэгэл тэрийг л одоо програмд өөрчлөх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр өмнөх програм дээр л байна гэсэн үг тийм ээ. Тэ одоо эн чинь сайн болдгийм байна, эн чинь шинжлэх ухаан байдгийм байна. Яахын тулд микробууд тээж байгаа юм. Яахын тулд хүнд ухамсар байгаа юм. Тэ одоо би чинь бол ер нь хоол өөрөөсөө илүү иддэг 3 хүнийг л зүгээр сургаар мэддэг хүн шүү дээ. Би тийм байсан юм. Их хот иддэг байсан мэн залуу. Их иддэг байсан би баг шиг 18 ахыг өөхийг нийлэхгүй идчихдэг байсан. За. Тэгээд манай нутгийн 2 нөхөр нэлээд сайн иддэг гэдэг миний ажил амралт сургууль юм гэсээр тэдэнтэй би хамт сууж идэж ууж үзээгүй л дээ. Нэг нөхөр нь бол яахраггүй надаас их илүү иддэг юм байлээ. Нэг ангийнх байсан. Сүүлд би нэг очиод тэгээд нэг зугаалга гэж сумынхан яасан чинь тэр нөхөр хүрээд ирсэн. Тэгээ би нэг их эзнийг яриулсан. Тэр үе чинь нэг сум нэгдэл чинь тарай тэрдэг байсан шүү дээ. Тэгээ тарай дүнсний нөгөө хураах гээд маргааш нөгөө бадмаагаар маань ирсэн байна. За чи юу идэх уух юм байна уу гэж ирсэн. Чи юу идэж одоо хүмүүний нутгийнхан андахгүй юм чи. Тогоотой цаа чинь тогоо хоол хийж өөрөө ярьсан надад. Толгойг ин чанчих гэсэн гэж өхрийн толгой. Гэхдээ тэгээд идчихв уучв тогоотой цааг ин уучаад тогоотой хоол ин идчихэд толгойг ин ч өстой мүлдсэн дэр зүүсэн гэдэг байгаа. Тэр үл сайн иддэг юм байлээ. Тэрэнд би яагаад ч хүрэхгүй юм байлээ. Дараа нь доржтой үжний нөхөр зуны амралтаар очсон байсан. Энэ хуучин төв дээр алтар гэрлэх гэж байна. Тэр орхины хамаатан бие сулын хамаатан. Хоёулаа очиж задэл хийсэн хоолунд нь хуугаад идчихин шүүл гэлээ. Тэг яал гэсэн. Тэгээд явахаас нэг 20 сэдвийн өмнө хөрөөд ирсэн. Хөөе готвоо би хүнийхийг байтга өөрөө хийж чадхаа байсан. Хоол өвчсөн. Чи очиод идчих. За тэрүүл бадмаагаар адилгүй тэр том хамгийн сумын хамгийн том тоогоор л тэр залуучуудыг зөвлөсөн газар шооллоо шүү дээ. Айлуул яг ямар умгар тоогоор хоол хийх биш. Дундгарын тоогоор л цаашинал хоол хийгээ. Тэрийг нийтчээ заа нэг хийчих гэжсэн гэж хараал сууж байгаа юм чи. Тэр бас дэжгүй л ичдэг юм байл. Энэ тоосхны хоёрт нэг качгарыг дуулсан бас гайгүй идчихдэг. Тэгээ өөр одоо хоол идчихдэг үнийг сонсоогүй. Би энэ 80 наснд ч одоо олон аавын хүүхдүүдтэй бас нарыг цэнгэж явахад хоол идэж чаддаг хүнтэй би таараагүй шүү дээ. Тэгэл одоо энэ бүх юмнаас гарч чад одоо би 20 гаруй жил ихэндээ цагаан хоолтой одоо сүүлийн жилүүд дандаа нөгөө хоолтой л байж байна. Цагаан хоолтой. Тэг хэмжээ нь бага. Мах ерөөсөө огт идэг үед нь би тэр бүгдийг ухамсарлал хайчдаг. Ухамсар юм шиг дээрээс. Одоо та мах идэхгүй хэдэн жил болж байна? Одоо 22 3 жил болж байгаа. Нөгөө мах идэхгүй болохоор уургийн дутагдалд ордог энэ төр гэдэг үү? Тийм эднөө чинь дандаа шинжлэх ухаан байхгүй болохоор худлаа юм л ярьдаг байхгүй. Ямар сандаа би аргаа орсон хүний юм та. Энэ дэлхийн номын сонгууд байгаа бүх номыг шатаачвал тэрний цаанаас л шинжлэх ухаан гарч магадгүй гэж. Аргаа барахтаа л хэлсэн. Тий. Одоо та тэгээд өдөрт бас нэг хоолдог хэвээрээ юу? Одоо би нэг хүүтэйгээ хамт байгаа нөгөө хүү маань надад санаа тавиад бүр их хэцүү байгаад байна. Би нэг хоол идэхээр ямар сайхан ерөөс. Нэг л аяга хоолтойгоо ямар сайхан. Тэгээд одоо нөгөө өвөөгөө яана гэд би хүүгээ баг хүүгээ болгоод өргөд авчихсан л да. Тэгээд баг хүү маань. Тэгээд тэр чинь одоо ногоо хоол хийнэ гэж өөрөө ногоо хоолтой ногоо хоол хийж хийнэ гэж янз. Тэгээд ингээ янз бүрийн юм хийгээд нөгөө
намайг тордох гээд яхахлаар би сэтгэл нь их хэцүү юм байна. Нэг байнга л хэлдэг. За орой бол ер нь юм идэхгүй шүү. Өстой намсах төдийлгэн. Тэгээл бас л нэг жаахан хэдрүүлчих гээл нэг хөвгт чинь. Сэтгэл тул дээрээс өдөрний хоол тэгээд л гүйцээ ингээл програмчлцсан бол асуудал байхгүй шүү дээ. Ер нь бүх юм програм гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо шилээд хөдөөний хүн ирээл програмаа л өөрчлөх хэрэгтэй. Тийм, зохиолын талбай дээр явж байгаа л шээс өрнө. За энэ чинь өстой жорлон морлон олдохгүй одоо бүтэхгүй. Ядахтай давсаг мó ингээл програмчлаад байх юм бол тэнд суугаал очроо олохоос ямар ч аргагүй. Тэр аяндаа өрөө гарчна. За шиг угаасаа тэр жорлон юм хаач байдгийг ороо очиж байгаа л бол буусаа хэлдэ. Очиод болыг ихэд делит болчоор ороо бүр өглөө шээс үрчээс намартсан байна. Монголчуудын нэг гайхамшигтай програм биш үү? Хөдөө болбор цай холдлоо толгой өвднө гэж. Тий. Тэгэл 15 минутын дараа гарцаагүй өвднө. Тий. Тэгэхээр тэр бол бас зүгээр л програм юм байна тий. Энэ дандаа програм асуудал шүү дээ. Ерөөсөө л өөрийгөө програмчлах хэрэгтэй юм. Тэгэхээр нөгөө одоо юуг өөртөө л нөгөө бодлороо тийм ээ. Бодлоор биш. Бодол бол хамгийн аюултай зүйл. За. Зүгээр хайхрахгүй л орчих юм. Хоолтой байна, хоолгүй байна. Байгаадаа л зүгээр сэтгэл ханаад юуг орчих. Тэгэхээр энэ үйл гэж нэг айхтар юм програмчлагдаад байдаг юм байдаг. Ерөөс огт хайхрахгүй бол сохор хүн шиг, дөллийн хүн шиг байж юм бол тэнд ямар ч програм байхгүй. Энийг л бурхан багш дундад зам гэж заасан юм шүү дээ. Үл хэлбэлцэхгүй юм. Энэ бол бүр үйлийг тэгэлдэг програм. Үйлэнд чи идэх уух, цангах бүгд орж байна шүү дээ. Тэгэхээр бид нар их боддог байх шүү дээ. За одоо өдрийнхөө хоолыг идээгүй өдөр болцсон бай тий. За одоо орой юу идэх үү гээл тий. Одоо ингээд програмчлаад хар чинь өстө нөгөө өөрсдөө тийм програма зохиоцсон. Тэрийг л зохиоч. Тэрийг зүгээр л хайхрахгүй орчих тий. Тэг үл хэлбэлцэх үе тэр нэг их гайхамшигтай юу юм штэ. Энэ ухамсарын квант оршихуй ухамсарын гэж ярьчлаа штэ. Тэг энэ чинь хэлбэлзэл. Тэр чигээрээ бүх юм хэлбэлзэл учраас бүх юм бид хэлбэлзэж байна, оршихуй хэлбэлзэж байна. Бид яагаад одоо юм санснаар болохгүй, нэг л бүтлэггүй нэг таархан талдаа байгаад байна уу? Ер нь бүч байгаа хүн 8 тэр дотор тэр бяцлагаж учраа олоогүй тэр дотоод амар амгалан оршихуй хэлбэлзэлтэй зохироогүй бүхэн бүтлэг байна. Яагаад гэвэл Деважингийн чанга эсрэг явчихж байгаа байхгүй юу? Деважин гэдэг энэ оршихуй хэлбэлзлийн чанга эсрэг явчихаар угаасаа бүх юм бүтлэг байна. Тэгэхээр бүтэлтэй байхын онолыг бурхан багш бас хэлсэн. Нэгдүгээр дотоод амар амгалан тэр л авчрахлаа. Тэгэл хүсэл шунал байхгүй болчих юм чинь. Одоо ингэ бяцлагж байгаа хүмүүс гайхалтай ш дээрээс. Одоо 5 удаа бяцлагчаа саяны хэдхэн хоногийн өмнө онлайн бяцлал дууслаа л та. Цөмөөрөө ингээл стресстэй, ууртай, бухимдалтай, яаруу, сандруу байхгүй нэгтгэж. Гүтээ ямар ачи юм бэ чи. Бүр хайр болчиход одоо бүх юмд хайр хүрээд. Ийм амархан хүнийг өөрчлөх маш амархан. Онл ном зөө учраас бурхан багш ингэж л өөрчилсөн байж шүү дээ. Танд одоо тухайлбал таныг дагаж одоо бяцлагаа тий энийг одоо нэг ухамсараа ингээд өөрчлөе гэж бодож байгаа хүмүүс одоо яаж ханддаг юм? Гэхдээ одоо би энд реклам шиг юм болоод одоо энэ их хэцүү байдаг. Одоо яахан сүүлийн 6 жилд бол би нэг 15 ном бичсэн. Тэрний 10 ботууд. Тэгээд сая номын баярдаар би харин нэг үг хэллээ л дээ. Энэ номууд яаж бичигдсэн гэхээр оройн дэд бурхны таал зарилгаар бичигдсэн юм. Карма хөрөнгөтэй байна, карма нэртэй байна, ийм агуулгатай байна. Өнгийн хүртэл ингээд даарма ногоон юу хөх би бөөр сүлд нэг шам маань хэлж ойлголоо шүү дээ. Гүн өнгөнүүд нь чакраны өнгөөр нэрлэлсэн байж тээ гэж би тухайн үедээ зүгээр даалгавар биелүүлж байгаа нэг сурагч шиг яасан болохоос өнгөийг ч бодсонгүй заастаа хөрөн өнгөтэй байх юм шүү л гэж хэлсэн баг. Одоо ийм тэгээ сая харин хэлдэггүй үгээ саяын ном баяр дээр за одоо ихад ном дууссан. Тэрний өмнө би одоо ном борлуулах гэж байгаа, реклам хийж байгаа болоод хүнд үг хэлж чадахгүй явлаа.
Энэ номнууд бол хамгийн их эд сүхчтэй ном аа. Нэгдүгээр шинжлэх ухаанаар тайлсан орчин үеийн судар бүтээл гэсэн. Бурхан. Дээд бурхад. Судрыг бид мэднэ. Судрыг баримтаглан, судрыг алт мөнгөөр бүтээн. Тий одоо бүр за тэгээд гэрээ яаж тойрн хүнд адисөг нөөрөө адис авна. Нөгөө нэг юм нь бурхан судар хоёрыг хамт бүтээлгдсэн байхгүй юу? Одоо нөгөө талаас бурхан. Тэгээ энэ номыг л үзээд уншчих юм бол арай өөр болчих юм аа л гэж. Тэгээ одоо бол надад тэр зарагдаад ах номгээ зөртөө юм үлдсэнгүү. Тэгэхээр энийг хэлчих болох юм. Эсвэл тэр миний ярьсан барьсан юмнууд бас тэр интернет чинь байдаг юм гэсэн. Тэр мөрнөөс янз бүрийн юм олж үзэх барих ийм тиймнүүд явал яагаад гэвэл энэ бол одоо шинжлэх ухааны талдаа бол арай дөнгүүрнэ гэж хэлчих болно. Бүх юмыг өөрчилчихэд байна шүү дээ бид чинь. Тий. Тэгээ энэ номнуудад би гэдэг үг байхгүй шүү. Яагаад гэвэл энийг бурхан багш эзэн нээсэн. Кванталыг 2600 жилийн өмнө нээсэн. Тэр мод номын хуулийг нээсэн, энерги хадгалагдах хуулийг нээсэн. Бүгдийг. Эйнштейн энерги хуулийг нээчихсэн. Тэгээд тэр хуулиар массыг гэрэл туургаал хүнийг гэгэрүүлээл. Гэхдээ энэ чинь би зүгээр тэрийг олж харсан хүн шүү дээ. Би ямар тэрийг нээсэн биш. Тэгээд эсвэл тэр одоо Гейзенберг нээсэн. Эсвэл тэр агуу Шрёдингер нээсэн. Үнэлэмж. Тэгэхээр энэ хүмүүс чинь бүх гайхамшгуудыг бүтээсэн байгааг би одоо яахан нэг дордуу авцрах, интеграц болгох ийм юмнууд нь хийжээ сууж байна л. Тийм учраас би тэгсэн гэж үг тэнд байхгүй. Тийм болохоор лавгагийн замаар замнаж байгаа гэж хэлэх. Лавгагийн онлоор явж байгаа гэх юм байхгүй. Тэр агуу хүмүүсийн онл тэрийг унших юм бол тэр агуу хүмүүсийн онлоор л замна гэсэн үг. За их баярлалаа тэнд. Дараагийн удаа би бас таныг өөр сэдвээр надтай ярилцсаа гэж бодож байна. Тэгээд урилгыг бас тухайн үед нь хөлн тэгээд дараа гэж үг байдгүй шүү дээ. Ялангуяа над шиг одоо маргааш өглөө байхаа мэдэхгүй болсон хүнд. Тэгэхээр ардаа уяа хөлөөс гэдэг нэг ахтрын үлдчихдэг. Тэрнээс л хол байх. Тухайн үед нь л юм яана. Тий. За баярлалаа тань. За.